гэж итгэнэ стач. Шудрагаас. Тийш. Баатар шангар бата бороо нэгэн газар хоороо. Бидний сонс олон юм бидний. За сайн бацгааны хүмүүс сонсогчдоо хүлээлгийн өрөөний дараагийн дугаар та бүхэн хүрэхэд бэлэн болоод байна. За энэ удаагийн дугаарт маань маш хүндтэй төшт одоо бидний урилгыг хүлээн авч оролцож байгаа. Битгий соос подкастын гурав маань хүлээлгийн өрөөнд цаатгаад бэлэн болоод байна. Юу яцгаанда? Сайн бацгаана уу? Сайн байна уу? Сайн бацгаана уу хүлээлгийн өрөөний сонсогчдоо. За та бүхэн маань ажиллан сайн уу? Сайн сайхан юутай цаана. Ажиллаа хийгээл тэгэл подкастуудаа хийгээл шоу хийгээл явж байна. Тийм. Байцгааж байна. Тийм. UB comedy дээр тоглолтуудаа хийгээл Шууруулах шиг үлдээ бүр гэлбэр ажлаас дундраалах шиг шүү таарч байгаа. Монголчин тэр чигтээ шуурах шүү. Бид нар дунд нь бас хийсчгүй бас адилхан шуурал. Та дээр сонь сайхан юу байна да? Сексерал одоо хүн амьтантай заримд нь ч муулуулж л байна. Секси. Заримд нь ч тэгээ одоо сайхан хэлүүлж гинөө тэгээ сүултээ бүр одоо дөжөрцөн тэгээ тохоо олсон ш тийм ирэх юм. Тэгээ том үний подкаст дээ. тий. Том үний подкастыг нэг хоёр жижиг хүүхэн л ичдэм да сууж агаад. Тэгээ бидний бас дуртай сэдв. Бид бүгдийн дуртай сэдвээр ярьдаг. Харин яг бодож байгаа л угаасаа яг энэ комедигийнхэн л энэ талаар угаасаа амар нээлттэй чадах байх гэж та нэг бүр зорж яасан өрсөн юм байгаа. Тэгээ аюу гоо нээлттэй яриасаа гэж хүсэж байна. Бити бие бариасаа юу гэдэг. Яа. Жог айлгаж хэлчих шүү. Айгүй их дарамттай байгаа юм. Урьдчилгаа амар юм шиг. За айгүй. Нилийн нэмгэн нотын юм ярих юм байна те. Тэгээ ер нь болол тэгэл юу гэдэг одоо нэг юм одоо нэгэн л ярьж байгаа хэрүүл ярьсан ч л ярьсан дээр ах л гэж бодож байна л да. Нэг амар ингээд дэлтгөө. Биш үү? Ам нэвлгэн шиг. Яа. Уушаа илэг бүр зүрхтэй Монголоор тэгж хэлдэг юм. Окей. За өнөөдрийн сэдэв маань болохоор харилцааны олон төрөл байгаа. Яг харилцаа гэдэг дээр нь юу онцлоод байна гэхээр нэг юм ойлгомжгүй харилцаанд байдаг шүү дээ. Хоорондоо секс хийгээд байгаа мөртлөө яг ямар харилцаатай байгаа мэдэхгүй нэг тийм олон төрөл бас байна цааш. Бэ нөө мэдэхгүй юм ярьж байгаа шиг бэ тийм байна. Тийм байна. Тэгээд тэр одоо юу гэдэг бид тавын зүгээс болохоор ингээ харангуут айгуу тийм таван өөр төрлийн хүмүүс байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Яг одоо жишээл батагаас хэлж ярих юм бол ихнэр хөвгттэй юм байгаа даа. За ангаргийн үед яг нөгөө нэг бичлэгүүдийн үзэхээр зэрэг ганц бие биш байна тийм үү? Эсвэл найз үгүй. Бас асуудалтай тэгээд. Ганц бие. Тий. Тэгээд ингээд бадрлыг болохоор би бас ганц бие гэж бодож байгаа. Эсвэл одоо мэдгүй уулздаг хүн байдаг л байна. Official team статус ганц бие баг тий. Тэгээ энд ингээд тэгэнгүүт бас эмэгтэйчүүдийн төлөөлнө гэхээр нэг нь ганц бие, нөгөөх нь ингээд ганц биеж нэг юм сон юм төрлүүд одоо юу гэдэг нэг дор цуглчаад байна л да. Тэгээд яг юм олон өнцгөөс энэ одоо харилцааны төрлүүдийг ярилцвал ямар вэ гэж айгу тийм сонирхолтой дугаар болох байх гэж бодож байна. За тэгээ одоо тэгээ цуглаарч яри. Тий. Олон өнцгүүд байна. Зарим нь өнцөг биш байна гэдэг. Октагон ярэ болох юм. За. Хамгийн эхлээ шууд юунаас эхэлчихье гэж бодож байна. Open relationship тий. Одоо хосууд мөртлөө хоорондоо тохиролцсон тэгээд хоёр талд бас өөр хүмүүстэй уулзаа хүлэмжшүүлсэн тийм харилцааны талаар ярил ямар вэ? Вау. Гэтэ үний зүгээс шууд ингээл open relationship гэж хэлэнгүүт яа наашаа хараад. За хаашаа ах вэ? Модыг. Тийм харилцаа ер нь миний мэдхийн л миний найзууд ч юм уу ойрдод нь бол баг байхгүй байх шүү. За миний хувьд л яг тийм юунд бол байж үзээгүй. Тэгээд нэг хүнтэй бас жоохон open байх гэж үзсэн. Гэхдээ ер нь жоохон онцгүй санагцсан. Ягаад гэвэл тэр хүнтэйг нэг сүрхий үерхэд шалаагүй байсан ч гэсэн нөгөө ингээд за тэр хүнтэй би одоо итгэлцхийн одоо сексихэнд бол итгэлцэх шаардлагатай байгаа шүү дээ. Хин одоо эрүүл байх ч юм уу те. Тэнгүүд ингээд дөрвөн хүн хоорондоо итгэлцэх шаардлагатай болж байгаа байхгүй. Тэгэхээр айгүй тийм замбраагүй те юм болоод тэгмээргүй санагцсан л да ер нь.
Ангараа. Тэгээ хин хинийхээ хүүхнийг тийчих мэдчихгүй. Эвгүй байдаг юм шиг санагддаг шүү. Миний хувьд болохоор ингэж боддог байхгүй. Яагаад ингэж нөгөө хосуудын харилцаанд бүтэхгүй шүү дээ. Тийм байхад ингэ бүр бүтэхгүй 10 20 жил яваад ажиж яагаад ингэ харилцаа гоё ингэ офн болгоо тий. Герман хэлчлээ. Тэгээд болгоод юу яаж болдгоо ингэ гоё харилцаа бүр илүү гоё амттай болгоно шүү дээ чинь ингээд нэг юу гэдэг гэр бүлийн харилцаанаа адуур окей за ингээд чи хоёул ингээд харилцаагаа нээя би ингээд өөр хүнтэй ингэмээр байна ч юм уу тий. Тэгтээ хоёлаа хүүхдтэйгээ гэр бүлийн ингэж авч одоо гарьяа ч юм уу тий ингээд гоё харилцаатай байя гэж миний хувьд бол би тэрэнд бол жоохон нээлттэй ханддаг. За тэгтээ чи яг тиймэрхүү туршиж үзсэн тиймэрхүү юм байгаа юу? Германд бол ер нь бол энэ сэдв айгу юу болж байгаа л доо сүүлийн үед айгу их нээлттэй болж ирж байгаа. Нөгөө нэг өмнө ингээл яг нэг хүний харилцаа ч юм уу те нөгөө монограм ингээд нөгөө яг ганц бай хүмүүс нөгөө traditional тийм нөгөө хасуудын харилцаа айгу зүгээр нормал байдаг гэсэн бол одоо болохоор ингээд юу яаж эхэлж байгаа. Нөгөө харилцаагаа айгу хүмүүс нээж эхэлж байгаа тий. За эн чин арай гоё юм байна шүү тий. Ингээд бит хоёрын харилцаанд бас нээлттэй юм байна шүү. Би заавал ягаад энэ хүнийг өөрийнхөө ингэж бүр юун дотор тий атханд одоо юу гэдэг атхан дотор байлгах хэрэгтэй юм тий энийг хүнийг өөр юм хэмээр байгаа бол бас явуулъя тий хайраа ингээ хүндлээд айгу тэгдэг юм шиг бол энд бол айгу нээлттэй болж эхэлж байгаа. Жишээлбэл та гурвын одоо төсөөлд ингээ боддоо ингээ хамт ингээ харилцаатай байгаа эмэгтэй чинь тий одоо ингээд тоо ингээд official team одоо тоо хамт байгаа заяа. Тэгсэн чинь тэр хүн нь ингээд өөр хүнтэй уулзж гин гэсэн тийм одоо тэрийг мэдээд тэгээ та нар эргээ тэр хүнтэйгээ одоо харилцаа чинь жишээлбэл төсөөлөхөд ямар хөө байхаар юм шиг байна. Хоорондоо нөгөө тэрийг ярилцаагүй те одоо нууцаар нэгнээсээ нууж хийж байгаа бол тэр чинь одоо араар тавил. Тийм одоо хамгийн гол нь итгэлийн левдчихэж байгаа юм л та те. Сэтгэлзэн маш их охирол очруулж байгаа шүү дээ. Тийм. Хүний expectation нэг байхад шал өөр одоо reality шал өөр байж штэ тий. Тэгэхээр тэрийг одоо юу гэдэг нь яг ярилцах төвшний тийм юу гэдэг лээ тийм mature болох хэрэгтэй болов. Тийм яриаг хийхээс одоо айхгүй тий биеийнхээ харилцаанд ихтгэлтэй тий. Тэг яг ийм нөхцөл байдал тулгууруул яах вэ гэд. Гэтэ яг одоо ингэж ярихад амархан ч гэсэн яг ингэж тулаад тийм штэ. Яг ингэ ярилцахад бол бас хэцүүлтэй. Тэгээд их хүмүүс бол зайлс хийдэг бах тий. Ярилцлаа гэж бодоход. Ялангуяа Азад бол. Тийм, Азад ч одоо ялангуяа тийм боломжлоо. Тэгээ магадгүй одоо ингээд өөр биеинд зөвшөлдсөөд тэгээ зөвшөөрсөн байлаа гэхэд магадгүй нэг хаардл татаархал ч юм уу тиймэрхүү юм төрж болох юм да. Ер нь яг энэ хосуудын харилцаа гэдэг чинь айгүй төвөгтэй асуудал байх л та. Тэгээ миний хувьд бол яг тэр open relationship-ийг бодож үзэх гэхээр яг ийм. За хэрвээ би нэг хүнтэй үерхэд одоо харилцаанд байгаад тэгээд хайр дурлал ч юм уу тийм ханамжгүй байдалд байх юм бол жоохон сэргээх гэж одоо түрүүний заяаг хэлдэг шиг тэгж үдсэж магадгүй юм. Тэрнээс биш ер нь бол яг тэгж боддгоо байна. Тэгтээ бас нөгөө харамсалтай гэж магадгүй хаа. Нөгөө ингээ хайртай байгаад байдаг. Манай нэг тийм найз герман зөвхөн байдаг хгүй. Би тэгээд яг ярьж байгаад бит хоёр яг юм open relationship дээр ихтэй биеийн залуудаа ингээ үнэхээр их хайртай. Ихтэй бит хоёр ингээ хоёлаа өөр өөр ингээ партнертай секси яагаад гэвэл ингээд салж чадгүй ихтэй хамт амьдардаг заяа. Би эхлээд ингээд сонсчод юу вэ тийм юм бэ тийм үү ямар амар юм бэ гэж шууд ингээд гайхаал тэгсэн чинь үгүй чи ингээд заяа хайртай болвол тэр хүнийхээ ингээд хажууд хамт баймараа тийм аа. Секс гэдэг чинь шал нэг ондоо зүйлээ гэж яг тэгжилжсэн аахгүй. Тэгээ би тэр үед нэрээ бас тийм байж магадгүй юм биш үү те ингээд алдмааргүй байдаг ихтэй секс нь болдгоо. Тийм үед ингээд хоёлаа ойлголцоод ч юм айгуу гоё яриад те ингийн мингийгээд. За бас үнэхээр тиймдэд тулсан болоос яг гаргалгаа байж болох юм те. Тэгээ соёлын ялгаа бас байгаа л тийм. Гэтэ Монголд соёлын ялгаа гэснээс Монголд бас яг нөө дээр үед дээр нөгөө Монгол тулхтын 100 хэм дээр одоо говьд бол ингээл нэгнийхаараа орж гарч идэг те. Одоо нэгнийх нь нөхөр нь одоо юунд ажилд явсан ч юм уу, жинд явсан ч юм уу тэр үеэр бас одоо бас яаж одоо айл их нэрийг уйдаагаад ахав буугаад морддог те. Тий. Гэхдээ ер нь нэг тийм бас open байсан юм шүү монголчоо. Тий, Монголд ер нь айгуу тийм л байсан юм билээ л дээ. Одоо хүний хүүхэд гэдгийг ч одоо яг нэг юм бүлгийн хүүхэд юм шиг бас тэгж халамжлаад аваа явчихдаг ч юм уу те. Бас тийм яг одоогийн шиг бас юм байгаагүй юм байгаа юм л байлээ л дээ. Арунагийн сандлыг сонссонгүй Аруна гэж бодлоо. Би яг нөгөө та хэдийн хэлдгээр соёлын ялгаа гэдэг шиг байсан юм шиг байна. Яг хэрвээ намайг Монголд байхад хэрвээ яг нэрссэн бол би юу яриад байгаа те.
наа чин бол үнэхээр бүр байж болохгүй зүйл гэж л хэлвэсэн баг л та. Гэтэ одоо энд ингээд ирээд нөгөө нэг ярилцаад тиймэрхүү юм байд юм гэж үзээд эренгүүт нэр яагаад байж болохгүй гэж үнэхээр л харилцаа авахын тулд юм бол тий зорилго нь үнэхээр л харилцаа авч үлдэхийн тулд юм бол яагаад байж болохгүй гэж гэсэн өнцгөөс л хардаг болцсон юм шиг байна. Яг одоо ингээд бүнд ярилцаа суусан чинь би нэг энэ талд нь гарчлаа л та. Яагаад байж болдог гэсэн өнцгөрөнд гараа сурч. Гэтэ би нэг подкастн дээр сонсч байсан Aubrey Marcus гэдэг одоо энэ юуны Joe Rogan-ы найз л та. Подкаст мондөг одоо алдартай. Joe Rogan-ы найз охинтойгоо тийм яг open relationship одоо хэдэн жил явуулж үзэж байгаа байхгүй юу. Тэгээ тэрийг хамгийн гол нь өөрөө ингээд хүмүүстэй айгу нээлттэй шеэрлээд юу болж байна яаж юм те. Тэгээ өөрөө бас ингээд тэр дотроо юу мэдэрч байгаагаа бас хүмүүстэй сайхан хуваалцаад явжсан. Тэгээ тэрэн дээр болохоор одоо найз охин нэг тийм Америк хөл бөмбөгчөнтэй дейтлээд байгаа юм байна л да. Тэгээ хоёлаа open гээд одоо явцсан тохирцсон. Тэгсэн чинь бүр өөрөөс нь бүр амар том бие мийтэй бүр нэг юм моног эртээ ингээд дейтлээд яваад байдаг. Тэгээ мань хүн дотроо ингээд тийм жоохон юу одоо дархал insecurity яалчгүй яаж байгаа байхгүй ингээд хардах ч юм уу те одоо ингээд айдас төрөөд одоо ингээд миний хайртай бүсгүй ингээд тэр залууг дагаа явчих болов уу те. Тэгээд нэг хэсэг ингээд хоёлаа салаад зөө тэр хоёр чам салж ирсэн одоо ингээд жилийн дараа ч үлээ буцаа нийлцсэн байгаа байхгүй. Бид хоёр одоо ингээд буцаа нийлцлээ. Энийхээ талаар подкаст хийж гин гэдэг. Тэгээ бас лаг юу юм бэлээ. Тэгээ би тэрийг сонсч амжааг байгаа. Instagram-ын дээр юм дээрээс бол харсан. Постн дээр. Тэгэхээр яг эрэгтэй хүний хувьд ч гэсэн бид нар чинь нэг юм инстинкт байдаг юм шиг байлээ. Одоо юу яах те миний одоо гэр бүлтэй миний territory. Тийм миний одоо territory тэрийг би хамгаалах хэвээр өөр эргчин орж ирээ те намайг азаргалаад ч юм уу ингээд тэрэн дээр миний territory-г эзлээд одоо нэг тийм эр хүний тийм эзлэх хэмжээний эргчин ороод ирэхэд нэг одоо төгшүүртэй санагдаж эхэлдэг тийм өөрөө нэг юм жижиг юм шиг тийм мэдрэмж авдаг ч юм уу дээрсгүүлээд байгаа ч юм шиг тийм юунаас болоод тэгээд хардталт бол ер нь тэрнээс л үүдэлтэй юм шүү баг тийм ер нь өөртөө итгэлгүй байдлаас болж харддаг гэдэг байгаа шүү. Яг наад яран дээрээс чинь нэг ийм асуулт гарч ирж байна. Хэрвээ заяа та нар эмэгтэйтэйгээ одоо тэр нөгөө нэг уулзж байгаа дээдлж байгаа тэр залууг нь харсан чинь танараас ингээд нэг жоохон мяа нэг жоохон тийм байвал бүр нэг эсрэгээрээ бүр сэтгэл ханамжтай өөрөө бүр амар юу ан гэсэн үг үү? Одоо бүр таалж бас хэцүү шүү дээ чинь. Яг нөгөөх нь бүр амар бохор байх юм бол яг сэжүүлж байгаа. Тэг нэг тийм эрүүл ахын шаардлага хангахаар гэж байна тийм. Түлхтэй хэлэх юм шүү. Юу вэ? Арай гоё уулзаа шүү дээ. Тэг эндээс ингээд чамайг найзтайгаа танилцуулъя. Тэг ингээд эндээс бодсон чи юу ярьж байгаа юм шүү. Анхнаас ингээд дүүрэн тогтоочмаар юм шиг санагдлаа тий. Ингээд өөр залуудаа чи хэрвээ юм эсвэл өөр хүүхэнтэй уулзч бол ерөөсөө дейт нь болохгүй. Зүгээр л яг секси тий. Зүгээр л секси эсвэл ингээд эсвэл хоёлаа секси тэрнтэйгээ ингээд одоо юу гэдэг эмоционал тийм одоо emotional тийм байх харилцаатай баймаа гэж. Тэгээд анхнаас ингээд тохирчул айгу зүгээр юм байна. Тэг гэртээ авчирахгүй ч юм уу тийм ингээд баахан дөрөв тогтоол. Тэгчихгүй ингээд гэр мөртөө авчирчул яах юм. Үгүй гэхдээ тийм бас тохиолдол ээж болно шүү дээ. Одоо ингээд хоёлаа юу болсон гэртээ айдрыг гэсэн чинь миний орон дээр өөх хөвтчихин гэвэл зүгээр би зүгээр базахын ачаа зүгээр мажаа ачих юм байна. Нөө хин хоёр чинь тийм шүү дээ. Beckham David Beckham, Victoria Beckham хоёр чинь хоорондоо гэрэлтийн гэрээтэйгээд жилд нэг удаа юу гэдэг одоо гэр бүлийнхаа харилцааг сүрүүлэхгүйгээр нэг хүнтэй одоо юу гэдэг харилцаанд орж болно гэдэг юм хоорондоо тохиролцсон бүр гэрэн байдаг гэсэн. Вау, тэр нь бүр олон нийтийн нийлээд юм уу тийм. Яг хөө тийм барууны практик тэр нэг тийм нэг гэрэлтэй аврахын тулд араар тавилт хийдэг гэдэг тийм юм байдаг юм байл л дээ. Манай Монголд гэр бүлээсээ судлаач нар тийм ярьж байгааг сонсож байгаа бол энэ манай яг хөрсөн дээр тэр нэг сайн буухгүй лах гэж бодож чинь сайн мэдэхгүй байна. Тийм, тэгээд нөгөө бас ингээд бодоод байгаа яг гэрэлтэй аврахын тулд гэж шүү дээ. Тэр хүнд нэг яалчгүй нэг юм байгалийн яг юм секс хийх те одоо тийм хайх те тийм шинийг хайх одоо ингээд бид нар пингвин шиг насан туршдаа ингээд нэг юутай байдаг тийм амьтад мөн ч юм уу те тэгэхээр яг тийм байгалийн хэрэгцээ байдаг юм шиг байгаа. Тэгээ тэр нь ингээд янз бүрийн хүсэл болоод ингээд юу гэдэг чинь порно үзэл ч юм уу одоо өөр хүүхнүүдийг юугаар хараал те интернет дээр харж мараад яаж яах вэ одоо бол айгүй их тийм ил задгаа юмнууд тавьдаг болчиход шүү дээ эмгтээчүүд өөрсдөө бас те тэгэхээр чи эрэгтэй хүн ч гэдэг юм уу эмгтээ хүн талаасаа ч гэсэн айгүй байнгын юм өдөөлтөнд орж идэг тэгээд
тэрнээсээ болоод ингээд ярилцахгүй далдуур те нууцаар ингээд хийгээд тахаар яг эргээд нөгөө харилцаагаа бүр сүрүүлээ ичих ч юм уу те. Тэгэхээр бас тодорхой хэмжээнд энийг нэг хяналтайгаар одоо юу нөгөө бие үнэлж гэж. Бие үнэлтийг тэр чигтэн ингээд нөгөө хориглоод тахаар ингээд бүр улам гимт хэрэг болоод идэх шиг тодорхой хэмжээнд зөвшөөрөөд ч юм уу те нэг юм хяналтайгаар одоо саяны Бекхэм гэр бүл шиг ч юм уу тийм одоо байх ёстой ч юм уу те. Би нөгөө Солонгос нөгөө аялан тоглолт дээр хийж байгаад тэнд нэг зочд буудалд ажиллаж исэн нэг охины яриа сонсохгүй юу. Тэгсэн чинь солонгосчууд нэг тийм дом бэдинг гинэ. Араар тавингуудаа тэрийг баригдахгүй гэж тэр нөгөө карантинда ус дүүргэж гардаг. Тийм гэсэн. Ус дүүргэж гардаг. Тэгээд зочд буудалд ажилладаг охин нөгөө өөрөө цэвэрлэхгээл оронгууд бүх карантин уссан гэж дүүрцэн байдаг гэсэн. Тэгээд тэрийг мэдэхгүй амар гайхаад байдаг гэсэн чинь тэр нь тийм дом байдаг юм байна л да. Тэгэхээр тэр араар тавилт гэдэг бол амар байдаг юм шиг үл. Тийм тэгээ Монголд ч гэсэн бас амар л байгаа охолтой одоо тэгэл ямар сайндал гэр бүл салаад тах уу тий. Сая сүүлд нөгөө нэг бид нар чинь нэг контент хийж байгаа. Тэгээд тэн дээр нэг Монголын бас топ сэтгэл судлаач нарын нэгтэй ярилцлага хийлээ л дээ. Гэр бүлээрээс аягүй олон жил явсан. Тэр хүн бол яг хөө тэгжилээ. Яг сексээр одоо юу шүү дээ. Яг секс гэдэг шалтгаанаас болоод араар тавьдаг юм бол баг байдгүй маа л гэж. Яг сексэндээ ханамжгүй болохоор өөр хүнтэй унддаг ч юм уу тий. Хоорондоо ойлголцдгүү, зөвшөлддгүү, бие биенээ ойлгохоо болсон, үнэлэхөө болсон тийм харилцаанаас л ер нь араар тавилт эхэлдэг гэж. Тэрний ондод амжираад ингээд бүр болдог хүн шүү дээ. Герман хэрэг Араар тавилтаараа. араар тавилт. Ер нь хэрвээ гэр бүлтэй бол одоо аль нэг ингээ хоёлаа гэрэлцэн тохиолдол бол араар тавилт бол ер нь бол хуурам эхлэл гэж ороод яг юугаар хуулиар бол шийтгэдэг байх гэж одоо яг бодож байна. Гэхдээ эдрийн өнцг нь болохоор угаасаа нэг юм шиг байгаа. Явж нөгөө нэг одоо би боллоо гэж үзгээрээ хүнтэй суудаг. Одоо нэг юм үедээ нэг баг залуу насандаа нэг юм хүнтэй суучаа сүүлд нь ингээд нэг юм жоохон гэр бүлээс гадуур харилцаа ч юм үүсгэх хорон гараагүй явж ирснаас гэж. Яг нөгөө хорон гараад за одоо ер нь сайд лаав нь хий да тий ингээд нөгөө гэр бүл үүсгий да гэж бодсон үедээ нөгөө ядаг болохоор гэр бүл бий болдог болохоор араа тавилт айгүй тийм арай баг байдаг. Тий. Гэхдээ ер нь манайх ч баг хорон орж явахтай баг сууж. Ерөөсөө 20 гараад ерөөсөө за дүнтэй суухгүй болохоо байлаа гэж. 10 эдтэй хүүхдүүд зөндөө сууж штэ бас 18-с. Тэгэл одоо ингээл тим хүмүүс ч одоо ингээл доошоогоо яриа л штэ. Үнтэй битээс суу сайн тий гадар 10 минут гэл. Сайн үзгээл. Тий. Ер нь тийм штэ тийм үстэй нэг. Тий. Эрэгтэй хүний нэг юм байгалийн нэг амтналэг зүн байд юм шиг тий. Одоо ингээд нөгөө эрэгчин амтан гэдэг чинь одоо аль болох олон амтан дээр одоо өрөөд мөлдөх гэдэг байгаа штэ. Та нар тэр чонны баримт кино маань үзсэн бол ингээд өлсөж үхэхтэй өөр одоо сүргийн азарган чон монд алуулж исэн ч хамаагүй ер нь тэгэл өрөөд мөлдөх гэл амар эрсдэл оруулаад үрд мөлдөх хүч одоо инстинкт бол тийм амар байдаг. Тэгмээ бид нар ч бол яг соёлжсэн нийгэмчсэн хүмүүс ч гэсэн тэр инстинкт байгаад байгаа байхгүй. Эрэгтэй хүмүүс яагаад илүү тийм араар тавих гэдэг тийм те. Тэр чинь өөр эмэгтэй хүн яагаад илүү эмэгтэй хүнээс яагаад амархан удаад өөр эмэгтэй хүн сонирхоод идэв гэхээр аль болох олон газар л өрөө үлдээх гэдэг тийм цаанаасаа байгалийн зөнгөөр яваад байгаа байхгүй. Гэхдээ бид нэр тэрийг зөвтгөж байгаа юм биш. Одоо иргэншсэн хүмүүс юм чинь бас тэрийг одоо тийм манай бата шиг тийм одоо оюун дүгнэлт хийж зохицуулж явах хэрэгтэй. Батаас айгуу лаг штэ тэр тал дээр. Яа за оюун дүгнэлтийг сонсъё. Яг хоо ингэчээсээ нөгөө би болохоор анх ингэдэг нөгөө яг хоо UB comedy-д орж ирээд тэгэл амар гоёгоо залуучууд байгаа штэ супер топ одоод би ч анх нөгөө open mic дээр гардаг залуу. Тэгэл бата одоо ийм гоё залуу тэгээд их нэртэй тэгсэр нэг ингээд өөр хүүхнүүд шуухнуудаа орооцолддог. Тэгээд яаж болоод идэм болоо гэл. Тэгсэн чинь яг сая 100 мууны үеэр одоо ингээд манай зарим комедиануудаас нэг тийм хандлага гарч иж байгаа байхгүй тий. Би баг найз охноос салчвал баг миний карьер өсөх гээд байгаа юм шүү гэсэн юм сонсогдоод тий. Тэгээ би батад энэ яг ямар хөө байдаг бол гээд батач одоо энэтэй хамгийн удаа миний мэдгээр явчихж байгаа шүү дээ. Гэр бүлтэй хүүхдтэй ханамжтай айгуу гоё харилцаатай. Хажууд нь гээд лав зогсчихсон. За. Тэнгүүд нь тэр тал дээр бататай ярилцж үзсэн. Би ч бас өөрөө ирээдүйд гэр бүл болох юм чи бас судлаа шүү дээ тий. Тийм үү. Тийм сууштай би хүн тий. Тэгсэн чинь ер нь бол яг батагийн хийсэн тийм л байсан юм л да. Одоо би ингээд хүнтэй суудсан. Тэгээ тэр хүн чинь бол одоо ингээд бас өөрөө хүн байгаа. Тэгээ би тэр хүнийг одоо өөрийнхөө хэрэгцээний төлөө ингээд гомдоож болохгүй учраас тэр одоо байгаа хүнээл би одоо ингээд аль болох өөртөө гоё байлгаад арчлаад тэгжэл явах гэж хичээх ёстой гэсэн. Окей би яг өөрийнхөө тайлбар. За. Нөгөө нэг ийм үг гэдэг чинь англиар The grass looks greener on the other side гэдэг чинь тийм.
Одоо хөрш айлын зүлэг илүү айлын хоол амттай тий. Тий, айлын хоол амттай, айлын одоо зүлэг илүү ногоон харагддаг ч гэдэг юм тий. Тийм. Тэгэхээр яг эмхтэй өндөр ч гэсэн яг тэгж санагддаг байхгүй юу? Угаасаа бүгд адилхан. Яг ингээд одоо угтаа бол яг адилхан байгаад байгаа эмхтэй. Яг гаднах гоё үзэсгэлэн гоомоо тийм хүн байгаа. Гэхдээ яг одоо ингээд за би боли өөр хүн хөө юм уу ч гэдэг юм те. Тиймэрхүү нөгөө нэг өнгөн юмыг хараа хөөгөө явах юм бол юу айгуу тийм хохиролтой байхгүй юу? Хохиролтой дээрээс нь тэгэл энэ чи гэр бүл те үр хүүхэд юм байж байгаа. Тэрнээс илүү чухал юм байгаад байгаа. Илүү урт хугацааны мэдээж илүү одоо эхнэрээс чинь илүү юу гэдгийг залуухан илүү одоо юу гэдгийг халуухан ч гэдэг юм те. Тиймэрхүү юм бол зөндөө гарч ирнэ. Гэхдээ яг эн чинь зүгээр хоёр махан бие очоод ингээд суудсан юм биш те. Тэр чинь оюун ухаан те биенийхээ зан чанар байна, хүмүүжил байна. Тийм одоо нэг тийм бүр сүнслэг юм байгаад шүү дээ те. Тийм учраас тийм бүр юм тийм цаагаараа бол бүр ингээд одоо сүнс аавра одоо юу гэдгийг тийм юмараа холбогдсон байгаа учраас би одоо байгаа энэ юмаа сайхан гоё болгоод байгаа зүлгээ услаад тэгээ цэцэг тариад тэгээд зүгээр л энэ юу харилцаагаа л би энэ харилцаанд л би 100% өөрийгөө зориулж үзье л та. Тэгэхгүй ингээл хөрш айлын бүсгүүрөө хараал ч юм уу ингээд байгаад ах юм бол миний урд байгаа юм юу болох вэ те. Тэгээ улам энэ байгаа зүйлээ гоё болгож явъя гэж боддог. Тийм. Тэгээ яг саний энэ хандлагыг бас олон залуучууд хараасаа гэж бодож байгаа юм л да. Ягаад тэгэхээр нөгөө гэр бүл ингээд салалт одоо тий сонголт ихтэй байгцсан мал хүн салдаг гэж байгаа байхгүй одоо ингээд өөр сонголтууд харагдаад байгцсан мал уруудагдтаал тэгж явсаар байгаа л нэг мэдхэд нөгөөх нь ингээд одоо араар тавих ч юм уу тий өөр хүн рүү явах тийм хэмжээнд хүрдэг. Тэгээ яг өөрсдөө харилцаа муудаж идэж явна шүү дээ тийм ээ. Тэнгүүд яг өөрийгөө нэг тийм сонголтгүй юм шиг тий одоо угаасаа нэг юм сонгоцсон одоо ингээд болсон гэдэг тийм хандлагатай байвал айгу зүгээр л санагдсан. Open relationship-ийн хувьд нь шүү дээ Монголд минууд ийм ажилладаг байгаа байхгүй. Одоо ингээд нас агцсан ингээд гэр бүлийн хувьд болохоор ингээд эхнэр нь бол нэг ийм юмнуудыг ажилладаг байгаа байхгүй. За яг баригдахгүй байвал яах вэ гэж шиг тийм те. Тэгээ эрэгтэйгийнх нь хувьд болохоор ерөөсөө тийм байж болохгүй гэсэн тийм нэг суур ойлголттой. Надад л ажилладаг байгаа. Нууц хамраг дээр ярьж байгаа. Тэгээд тэгээ эрэгтэйчүүд нь болохоор нэг ингээд байгаа байхгүй. Ер нь бол уучлж чаддгүй гинэ. Эмхтэйгээ. Тийм харчвал тийм боллаа. үйлдэл дээр нь ч юм уу те. Тэнгуут ерөөсөө уулж чадахгүй тэр нь ингээ буглаад ингээ байгаад идэг. Ерөөсөө ингээ нөө мартдаггүй. Эмэгтэйчүүд болохоор арай нэг өөр юм шиг. Тэгээ нэг эвлэрдэг юм уу яа тийм тийм зүйл болчихсон. За яг хөө тэгээд мэдгүй л дээ эрэгтэй хүмүүсээс арай өөр байгаа юм л шүү. Эмэгтэйчүүдийн сүлдээ яг баригдахгүй байвал мэвэл тийм юм тий. За би тэгж хэлжсэн хүн байна. Юу яасан бохоггүй. Бид хоёр ингээл амар галалхан балуухан байсан үедээ би яг тэгж хэлжсэн юм байна. Хэрвээ чи надад баригдахгүй бол юу агаарэ одоо юу гэдэг тийм харилцагч би одоо юу гэдэг хүлэн зөвшөөрч болж гинөө тий хамгийн гол нь би л мэдэхгүй байх хэрэгтэй. Тэгээд цэвэрхэн яваарэ гэж хэлжсэн бохоггүй. Гэтэл яасан. Тэгээ ингээд нэг юм хэдийгээр юу адаг ч гэсэн гэдэг юм байлээ. Мэдгэдэггүйгээр явж байгаа ч гэсэн юу огт мэдгэдэггүй гэж угаасаа одоо нэг байдгүй юм шиг байна л та. Өөр хүнтэй унтаал өөр ингээд харилцаа үүсээд ирэнгүүт чинь энэ харилцаа бүр яг байсан шиг байна гэж хэдэж байдгүй юм байлээ. Ямар нэгэн байдлаар мэддэл хэлж байгаа юм чи ингээл за юу болчихоо за яач гээл ингээл ер нь ингээд жоох ухаад эхлэнгүүт үрээ ингээл ямар нэгэн харилцаа гараад ирсэн ч юм уу те. Тэгээ би яг тэгж хэлжсэн амар харамсчихсан. Ваа юу яах гэж хэлсэн юм те. Тэнгүүт нөгөө хүн болохоор ногоон мэд авцсан юм шээ. Юу дээ тий ногоон паспорт авцсан юм шиг шууд ингээл за юу вэ ингээ баг юм яод өгт юм сэтгэлийг нь баг өөрөө өгсөн юм шиг тийм болоод дуусчих واخ. За би одоо нэг нөхөр мөхөртөө байж үзээгүй. Тэгээ сайн мэдгүй байна. Гэхдээ яг найз залуутай байхдаа би бол айгууд нөгөө итгэдэг байсан. Тэгээ бит хоёр угаасаа бит хоёрын хооронд нэг тийм нууц амргийн яриач нэгт явагдаж байгаагүй. Тэгээд би тэр хүнтэй итгээд үе хичээж яах гэж ингэж одоо нууц амраг маамар хэрэгтэй хэрэггүй юмны талаар ярих хэрэгтэй. Ингэж одоо бит хоёр өөрсдөө ярьдгүй байжгаад тэгээ нэг салхахаа алдаад нэг жоохон сонирн болж хэлсэн юм аа. Тэгээ яг тэр үедээ ингээ хүн эмэгтэй амар муухай тийм юу байт юм бэл. Өөр хүрээд одоо нэг юм ингээл энэ яг яах гээд байна гээл те энэ нэг юм яг одоо яг энэ салгаж байгаа үед энэ л яг одоо юмтай болж магадгүй ч юм уу те тэгэл параноид гэж юу ингээл бүр ингээд хайгаад хэлдэм байлээ өөмөө ч юм уу те яг яач вэ өмнө нь юусоо тийм байдгүй байжгаад тэгээд хитэл ер нь ихтэй болчт юм байлээ тэгээ тэр бол яг нууц амраг бол байгаагүй ихтэй би яг нууц амрагын тал дээр бол яг юуч юм бол хэлж чадахгүй байна тэгээ хэдийгээр тэрийг нэг тайлбарлаж байгаа шалтгаан
Үгүй хайрт минь те одоо хараа хонгороо энэ бол сэтгэлийн асуудал биш юу гэдэг зүгээр л тэр хүмүүс бол миний хувьд нэг ганцхан шөнийн явдал ч юм уу эсвэл зүгээр л секс хийхэд бол би уулзсан байсан чи бол still mind одоо юу гэдэг миний цорын миний цор ганц чи бол миний сэтгэл зүрхэнд байдаг цорын ганц хүн гэж хэлж байгаа ч гэсэн тэр мөр юусэн ингээд бүр нөлөөлөх байчт юм билээ тэг ингээд нэг ингээл за ингээл ятсан бол Устэ баян хэрүүл гараад идэв ч нэг ингээд сэтгэлд нисэх орчихлоор ингээд чи юм уу тэгээд тэгж явж байгаа чи нэг надтай хэрэлдсэн байхдаа нэг өөр хүмүүлээ бүтцсэн байсан мэт гэл нөгөөх нь хөөрхөн нууц амраг болоог байгаа юм дээр эмэгтэйчүүд ингээ амар дайраад иддэг байх юм. Тэгэл нэг яг тэгсэн одоо харилцаанд ч ингээл хэрүүл гарах болгонд аяг бол нөгөөдгөө ярьж шүү. Манай эмэгтэйчүүд орол ер нь бол тэгдэг. Манай найз ихэнх найзууд ингээл хэрэлдэхэр чи юм уу тэгээ эцтэй хүүрээ чи тэгж яваа эцтэй гэл. Бидний үзэж чаарсан бүх юмнаас л болж байгаа байх л та. Ромео Жулиетийн мөлөдөө үтсээр байгаа л хит тийм юм романтик хоёр хүний харилцаа үтсээр байгаа. Тийм open relationship-тэй кино мэн ерөөсөө үзээгүй. Нийгэм яг эсэргээр байсан бол эсэргээр л авсан баг. Бараг зүгээр нэг хүнийг агуулдаг шорон гэх юм бол гаж үзэгдэл болч болох байсан байх л та. Тэгээ ирээдүйд хаашаа яваад байгаа нэг сонь тий. Бас энэ тал руугаа зарим хэсэг нь бол угаасаа явж л байгаа юм шүү тий. Тийм тий. Тэгээ ирээдүйд бол хүн хүснээрээ л амьдрахаар болж байгаа шүү. Нууц амрагийн хайр жинхэнэ байдаг гэдэг дээр нөгөө ингээд хүн ингээд нэг хүнтэй суухаараа тэр хүн амар их шүүж байгаа штэ тий. Шүүхгүй байна гэж айгүй ховрол байдаг баг. Тэгэл одоо энэ болж ийн ажил төрлөн болж ийн харилцаа нь ямар нэг л тэгэл өөртөө таарч гал хин өөрчлөгдөөл өчнөө юм болж байгаа штэ. Тэнгүүд одоо хүний ингээд хүнтэй явуулдаж байгаа хүнийг тэр хүнийг тийг шүүдгүүл юм байна л да. Өөрийнхөөгөө одоо ингээд залхацсан. Тэгээ нөгөө хүнтэйгээ ингээд нэг тийм бүх юм хөлөө зөвшөөрөөд тэгэл угаасаа уулзж байгаа л хамаг гоё цагаа өнгөрөөчөөл явцдаг. Тэнгүүд гэртээ ирээд нөгөө хаар нөгөө одоо тий өдрийн хэрүүл уруулаа одоо нөгөө гэрээгээ хүнтэй хийждэг ч юм уу тий. Тэнгүүд нөгөө нэг эмэгтэй нь л бүр гоё харагдаад байдаг ч юм уу. Тиймэрхүү процесс механизм цаана явж идэг гэж магадгүй ингэж бодож байна. Тийм бах тий яг наач айгуу гоё яг айгуу гоё гаргалгаа болоод өччих шиг санагдлаа. Гэртээ болохоор нөгөө сандал maaslынхаа хэрүүлийг хийгээл тий. Тэгэл нөгөө хүнтэйг болохоор одоо нөгөө залуутайгаа юун тийм айгуу гоё хайр яаж байгаа л. Тэгэл романтик нөгөө яг үнэн хүнийг танихгүй тэгдэг бах тий. Тийм. Окей. За, шууд эндээсээ юу л гуулгаж орё гэж бодож байна. Нөгөө нэг найзтайгаа хийж. Гулгаан массажны сэдв Монголд болоо. Одоо нөгөө шууд массаж юу гулгаан массаж уу тий. Гулгаал явчихд юм биш. Нэр ингээд дээр нь гулгаад байд юм уу тэр одоо яг яаж хийгээд тий. Болсоор байдаг. Болсоороор гулгаал тэгэл хүүхэд нассаад урсж байгаа. За мөр тийм үү. Тэрний мастер тийм массаж хийлгэх юм байна. Өчигш чаач хэмцэллүүд байлгаа. За үгүй гулгая байж. За шургачих юм уу яшиг. Найзтайгаа идэх секс. Одоо юу гэдэг нөгөө friends with benefit байна шүү дээ. Одоо юу гэдэг найз мөртлөө 100 цаг тийм унтдаг хоорондоо. Эрэгтэй юм эмэгтэй юм гэж. Хамаагүй шүү дээ. За тийм нэг эрэгтэй үнтэй унтдаг хүн гараад ирлээ шүү. Тэрийг сонсъё. Зүгээр ингээд нөгөө хамт зүгээр л хамт унтах өстэй тий айл тонох. Оо да. Ястаа юм бэ яа. Гүн чи нэг бэж да. Тэрэн дээр яг юу гэж болж байна? Ангаргаа. Ангараг юу гэж бодож байна гэхээр угаасаа ер нь бол эрэгтэйчүүд бол би бол эмэгтэй найз байдгүй л гэж боддоо ш. Зарим нь бол байдаг энэ төр гэж ярьдаг. Би тэгтээ бас маш үг хэлжмээ санагдаад байдаг ш. Ягаад? Тэг эмэгтэй найз гэж уушлаараа байхгүй л гэж би бодож байна. Зөв эмэгтэй таньдаг хүн л гэж байна гэж бодож байна. Найз гэдэг юм чи нэг юм бүслүүр байгаад тах шиг юм аа. Тэг эмэгтэй хүнтэй найзал болохгүй гэсэн юм. Үгүй эсвэл зүгээр эрэгтэй хүний өнцгөөс эмэгтэй хүний хизээш найзаар хардггүй заавал ямар нэгэн байдлаар sex seduction байдаг гэсэн үг. Одоо sex нөгөө нэг тэг байнга бишэлтэй яг санаандгүй хаяа бол тэгэл санаандгүй ингээл арай нэг өөр юм толгоороо ингээл ороод ирж юм тийм хүн байх шүү дээ. Би л санал нийлэхгүй. Тийм хүмүүс санал нийлэхгүй л дээ. Яг зүгээр ангараг өөрөө хөвсөн орчнууд нь өөр болохоор. Хүн найз гэдэг ойлголтыг зүгээр яг юугаар яг тэр ялгаж зааглах бас сонирхолтой хүүсээр тий. Эрэгтэй хүн бол миний найз, эмэгтэй хүн бол зүгээр миний хамтрагч, секс хамтрагч тий. Потенциалны секс хамтрагч гэж харах бол айгүй тийм юу аахгүй. Хар цагаантай хитрхи тийм юу одоо тийм юу өрөөсгөл юм л та. Эмэгтэй найзууд байгаа шүү дээ. Эмэгтэй найзтайгаа секс хийх үү? Хийхийг би л эрэгтэй найзтайгаа секс хийхийг хүсэхгүй шиг эмэгтэй найзтайгаа секс хийхийг хүсэхгүй. Ягаад гэвэл секс ороод ирнэ гэвэл тэр чин яг найз яг мэдээж одоо яг тийм
би бол их нартайгаа би энтэйгээ тэ найз нь энтэр гэж ярьдаг байхгүй юу. Бид хоёр нэг хайраа маарэ гэж нэг ярьдгүү. Миний найз энтэр гэл тэ. Гэхдээ тэр бол яг нэг тийм бүр лайф тийм амьдралын яг одоо нөхөрлөл тэ тийм партнершип маягаар тэгж яадаг. Яг найзтайгаа секстэй тань гэхээр сони юм аа. Сони байгаас яг тэр тэгээд харин тийм юу байхгүй гэж боддог байхгүй. За Бодлоо. би нэг жоохон болсон жишээ ярьж байгаа. Гой. За аданг орж ирж байна. 18 амт байсан баха оюутан байсан. Тэгээд бид нэр ингээд оюутнараа 19 мөс хүрсэн байсан юм уу. Тэгээ бөөнөр ингээд 4 тавлан найзалдаг байсан. 2 3 охин, 2 3 залуу. Тэгсэн чинь ингээд нэг охинтой би орой уулзаад хоёулаа хамт зүгээр ажил дээр махан дими байхгүй юу. Нөгөөх нь оройн цагаар ажилдаг. Тэгээд харих гэсэн чинь нөгөөх нь би ганцаараа хамт хончооч гээд. Тэгээд хонохоор болоо. Тэгсэн чинь нөгөө нэг одоо эмэгтэй хүн гэж харддаг юм найз маань бас их тийм бариу хувцтай те ямар ч сайхан бие хаатай хүн байсан юм те. Ер нь харагдаж эхэлж байгаа байхгүй. Тэгээ яг хөө тэгээд тэр үед болохоор би ч болохоор манай сонсогчд бол мэддэг л дээ. Би бол одоо айгүй орой секст орсон те 22 та данх секс хийжсэн. Өмнө нь болохоор нөгөө нэг тийм жоохон бясалгал ном мөрийн хүн байлаа. Тэгээд тийм тэгээ яг хөө жоохон витрогол хийсэн хүн байсан л да. Тэгээ яг тэр өрөө нэг тийм болсон юм аа ингээд манай найз ингээд би болохоор яг хөө тийм одоо тийм үзээс харж исэн ч гэсэн ингээд тийм болчихно гэж бодоагүй тэгэл болсон юм уу тийм мань хүн ингээд яг болоог л дээ. Нэг ор засчихгүй юу? Тэгэл би ингээд гайхаж байгаа ч гэсэн нөгөө нэг одоо байгалийн хоёр юм одоо зөрчилдөд байна шүү дээ. Би найзтайгаа унтахгүй байх хэвээр нөгөөх нь энэ ямар гоё юмхтэй вэ гэсэн. Тэр өөр зөрчилдөд байгаа байхгүй юу? Тэгээд нэг оронд ороод ямар ч байсан тэгээд худлаа манай хийвтэж байгаа. Тэгээд тийм. Тэгээ хоёулаа хамт кино үзэж байгаа. Тэгээд одоо яах вэ? Ингээл үзэл сүулдэ яг тийм айгу хэцүү юм байлээ яг тийм нөгөө нэг. Ялангуяа тэр үед чинь ямар туршлагагүй байсан учраас одоо хүсэл нь дийлсэн ч гэсэн яаж эхлэхээ мэдгүй амар эвгүй байгаа юм чи ингээл за ингээл орлого хийхээр манаа нөгөө ингээл хамт ингээд илгэрээ тэнхтэй явж идэг байсан найз ингээд тэг хөвтчих жишээ нэ. Тэгэл шүн ингээл над дээр ингээл хөл мөлөө давуулж муулаад шал өөр юм болсон л доо. What? Тийм яг чамаг тэр үед яг би нөгөө яг тийм нэг одоо бяцлага спиричуалтэй тийм хөөж явж байсан биш байсан бол одоо хангалттай секс бол болох л байсан л да. Тэгээ тэрнээс хойш одоо ингээд бит хоёрын харилцаа амар awkward ингээ хаяахан л бүр ингээ хүчилж баг ингээ чат өчдөг. Тийм шүү дээ. Тэгээд одоо нэмээд ярихад шүү дээ 7 жил яг тэр үед хамт эхэлсэн бас нэг эмэгтэй найз байгаа. Бит хоёр бие биенийхаараа хондог, өмждөг, хоёулахнаач хонж исэн зөндөө юм болж исэн. Гэхдээ ерөөсө ганц ч удаа сексийн тийм огтхонч контакт үүсэж байгаагүй. Ганц ч үнсэлцэж, ганц ч яг найзуудын тэмрэлт байна л да. Ганц ч үнсэх тийм юу ч болж байгаагүй. Тэг яг болохоор тэр болохоор өмнөх жишээнээс хаширалсан юм байгаа байхгүй. Одоо бит хоёр бие биенийхээ амьдралд амар хэрэг болдог. Тэг ингээл нэг нь одоо нэгнийхээ тогны мөнгийг хамт нэг банк орохдоо хамт өгчдөг ч юм уу те ингээл ойр зүрийн нэгнийхээ гэрээс ингээд очиж юм аваад ингээл бие биед аягүй хэрэгтэй. Тэнгүүд яг нэг оройд амар таашаал аваад тэр нөхөрлөл ингээд яг тэрэн шигэ байхгүй болчих байдаг гэдэг үнээс зүгээр шууд хийхгүй байхыг сонгож байгаа байхгүй. За урт түүх ингээд дуслаа. Гэхдээ бадралыг баг яасан юм шүү. Үдсэн юм шүү чамаа жоохон нэрээ. Чаа анхнаасаа миний найз гэж хэлсэн аа хөдөө давуулж маавлаа. Тийм тэр хүн ч хүссэн би ч хүсэжсэн. Тэгээд хамгийн гол нь яг тэрийг илэрхийлж чад одоо тэр зоригтой ойлоо хүрэхгүй байсан. Тэгээд яг нэг ойлоо унтсан ч юм байхгүй, хоёлаа найз хэвэр үлдсэн ч юм байхгүй. Тэгээд тэр харилцаа дууссан байхгүй. За яг энэ дээр хэлэхэд бол юу юм шиг байна. Би айгүй олон нөгөө эрэгтэй найзтай. Тэгээд зарим нь бол ингээд яг нөгөө одоо юу гэдэг нөгөө хам гэдгээр яг харцсан те энэ бол ингээ те ингээл одоо юу ч хамаа хажууд нь ингээл хамаагүй явж яддаг ч юм уу ингээ бүр яг л эмэгтэй найзтайгаа байгаа юм шиг зарим нэг эрэгтэй найзтайгаа бас нэг тиймэрхүү мөртлөө ингээд манай энэ ч бас хөөхөн шүү те ингээд хөөхөн залуу шүү ч юм уу нэг юм жоохон нэг тийм юм байгаа ч тийм үедээ бол бас болол болцоод л юм байна. Ер нь бол тэгээд чиний өнцгөөс тэгээд одоо юу гэдэг нэг нь хоёлаа л найз гэсэн яг тийм статус. Хоёлаа friends зон. Одоо яг нэг саяхан нэг тохиолдсон явдал ярил л да. Явдал айгүй их юм ярил тохиолдно. Тэгсэн чинь манай нэг эрэгтэй гээ манай яддаг байхгүй. Тэгээд битгаар айгүй сайн бүжиг ингээл цогөөдөг бүр ингээд бүр амар тийм одоо хажууд нь бас ингээл хамаа мамаагүй байждаг юм яриа л. Тэгээ байжсэн чинь бид нэг бөөндөө бүжгийг тараа нэг парти болж тараа тэгээ явахгүй. Тэгээд явжсэн чинь харин дараа нь нэг санамсаргүй байдлаар битгаар үнсэлцэж таарад. Тэгээд таарад. Наа чи санамсаргүй биш. Үгүй санамсаргүй бид нар нөгөө шүү дээ. Тоглоом тоглоод нөгөө пив жаата нөгөө тэгж мэгж тоглож байгаа.
Тэгээд нэг үнсэлж тараад тэгсэн чи яг ингээд хөөе эн чинь хараа гайгүй байсан юм уу гэ яг нэг тийм юм орж иж байхгүй. Тэгэл хоёлаа маргааш нь ирүүлдэ ингээд жоохон хөөе хоёлаа ингэж болохгүй шүү те найз юм чи яг найзуудынхаа юг ингээд аварж үлдэхгүй болвол одоо ингээд нэг жин болох гээд байна. Тэгээ хоёлаа орон тэрийгэ болио гэд. Яг тэгээ хоёлаа ингээд хоорондоо яриад тэгээ бүр ингээд болцсаахгүй. Одоо ихтэй яг буцаад яг найзууд хэвээрээ. Ингээл өнөөдөр жишээлбэл би орой хоол авчиж өгнө. Наа чи ихтэй яг найзын хуваар хоол авчих гэж байгаа. Тийм нөгөө нэг дипломын ажлыг бичиж байгаа 3 шөнө нойрг байгаа. Би найзуудтай хоол авч өгдөг шүү дээ. Оо энэ. Ооса цөөр чаннуутай найзлаад байгаа. Тийм. Нэр яг тэр саяны юун дээр бол бадралын жишээн дээр ч те заяагийн жишээн дээр ч гэсэн яг харж байхад бол яалчгүй ингээд нэг эсрэг үүсний одоо те эсрэг үүснээ сонирхдаг хоёр эрэгтэй эмэгтэй хүн ингээд яг тийм байж байгаа юм шүү дээ. Яг тийм нөхцөлд заавалчгүй орох шаардлага байна уу те. Тийм. Тэрийг одоо би одоо жишээ нэг чон байлаа гэж бодоход те хонь хит хоёр ингээд сайхан найзлаад явж гин те. Чи хонь ч гэсэн би чон ч гэсэн ингээд сайхан хоёлаа найзууд шүү. Тэ хоёлаа ингээд байя те би махнаас гарсан ч гэдэг юм те одоо би чиний хажууд махны тухай бодохгүй ч гэдэг юм те. Ингээ явж ирснэ яг тэр хоёр хоёулахнаа яг чоныг өлсөн үед ч юм уу хоныг таргалсан үед ч юм уу те яг тэр агуу руу орох шаардлага байна уу те яг тэр нөхцөлийг үүсгэх хэрэггүй гэж бодож байгаа. Тэр нэг юм нэг тийм заагийг бас хадгалж байгаа. Одоо би чинь хизээч эрэгтэй найзтайгаа ингээл хамт нэг орон дээр унтъя гэдэг ч юм уу. Би нэг найз эрэгтэй найзаагаа ингээл оролдох ч юм уу те. Тэгэх юм бол битүүрийн харилцаа шал уусаад өөр болно шүү дээ те. Яг тэрэн шиг эмэгтэй найзаагаа ч гэсэн нэг тийм сексуальны байдлаар ингээд яг жоохон тийм яхан бол тэр яг харилцаа яалчгүй өөр болно л доо. Тийм. Тэр тусмаа эмэгтэй байх тусам тий. Тийм нөхцөлд бол аль болохыг орохгүй байхыг хүн өөрөө дотроо өөрийгөө те бариад оюун зөвнөлт тий усраараа харчих хэвээр байгаа. Окей. За бид хоёр заавалчгүй уугаал ингээл нэг нэг тийм. За ойлголаа. За тэгье. За анхаарал. Би миний хувьд бол тэгж бодож байгаа. Тэгснээрээ бид нар найз хэвээрээ байх юм болоо те. Тийм. Тэгэхгүй ямар ч эрэгтэй найзууд бид нар ч гэсэн хоорондоо ингээл нэгнийхээ одоо энэ юуг ашиглаал ч юм уу те хитрхи ингээд нэг найзын энэ харилцааг бас ингээд үгүй хийдэг юмнууд эдэн штэ мөнгө зээлэл өгөхгүй ч юм уу одоо юу гэдгийг тэр юмнууд дунд чинь л ингээд тэр сексийн юу байгаа юм болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр яг найз хэвээрээ байх байх л та. Тийм ер нь одоо бүрдүүлж өгөхгүй байх хэрэгтэй юм. Тийм яг нөхцөлд орох бүр шалтгааныг нь. Тэгэл яг тэгэх гээд байвал зүгээр гэрлүүгээ хараал тий. Зүгээр явлаа баяртай гэж зогтчих хэрэгтэй юм байна шүү дээ. Хүн дотроо мэддэг л байхгүй эцэц тий. Нэр яа. Тэгтээ хараа нөгөө нэг юу кино гэдэг шнэ Friends with Benefits гэдэг нөгөө хиний тоглолоо. Justin Timberlake хэрэг тоглосон. Тэгээд тэр чинь хоорондоо суучдаг сүлд нь яг хэрэг тиймэрхүү бас тохиолдол байхыг ч үүсэхгүй тийм нэг хоёулаа сайн найзаж байгаа суудсан хүмүүс өсөндөөдөг штэ. Тэрэн шиг. Тийм штэ. Тэгэл Friends гэл одоо маш сайн одоо тэ сэтгэл зүйн судалгаатай кино ч юм байж гин тэгэл тэр чинь тэгэл яаж дуусч байгаа юм тэ. Тэгэхээр байдаг байгаа байхгүй. Яг нөгөө тийм одоо суух чинь бас нэг ондоох юу шууд нэг оронд орохоосоо илүү. Одоо яг энэ дээр бол яг нэг оронд орохоо явал ярьж байгаа байхгүй. Нэг оронд орохгүй байж байгаа зүгээр нөгөө хайр майр үүсээд тэгээд найзуудын дундаас тэгээд яг дараа тийм байж болохгүй. Уу яг тэр кинон дээр чинь нэг тийм штэ. Амьдрал дээр чинь бас нэг ондоо штэ. Гэтэ яг тийм бас нөхцөл байж болох юм ингээд унтж байгаа тэгээд дараа нь хайр үүсдэг. Одоо эсвэл юу гэдэг мэдгүй. Яг бид тавыг сонсоод сууж байгаа найзтайгаа найзын харилцаатай байж байгаад ямар нэг юм болоод тэр харилцаан бүтээ суусан ч юм уу тийм тохиол байх юм бол бас түүхээ уулзаа гэж хүснээрээ сонсож байгаа хүмүүсээсээ. Тийм ер нь тийм хайр чинь хамгийн одоо удаан long lasting те илүү удаан үргэлжилдэг хайр байдаг гэж байна ш. Яг нөгөө бинийхээ чанарыг таниад мэдсэн тэрнийхээ дараа те суусан учраас. Найзтайгаа суух юм зүгээр юм те. За тэгж зөвлөөг л дээ. Тийм хайр зүгээр айгаа урт үргэлжилдэг юм гэсэн. Зөв. Тэгэхээр яг зүгээр нөгөө өөрийнхөө мэдрэмжийг л даах хэрэгтэй байна л да. Яг би ер нь яг ямар мэдрэмж авч байгаа энэ хүнээс энэ ер нь зөв юм уу буруу юм уу буруу алхам хийх гэдэг нэг гэдгийг л өөрөө мэдчихэж тийм юм хийхгүй болвол нөгөө ганц шөнийхөө юмнаас болоод хайрын сайхан найз алдчихвал хайр юм да. Яг эрслээ тооцоо тийм боллоо гэж битгаар сүлд яг нөгөө нэг урд нь байсан шигээ байж чадах болоо гэдэг эрслээ тооцож ижил тийм үйлдэл хийх хэрэгтэй байна. Би тэг хийгээд болцсон юм байна л да. Үгүй залчнаад яа. За дараа чи бол on off relationship person дээр бах тийм. Болол яагаад гэдэг. Болол салаал тэгэл хооронд нь тэр одоо болж байгаа хоорондоо янз бүрийн өөр хүүхэн мөхөнтэй ч юм өөр залуу малуутай жан болол тэр мэрийг ярьх уу.
Болохын тулд өөр хүнтэй унтахын тулд болдог харилцаа гэсэн үг үү? Эсвэл болчоод яадаг харилцаа гэсэн үг үү? Аль аль нь. Окей. Шарандаа хийдэг үлдэл юм уу? Росс Рэйчел хоёр брейк авчихсан байсан. Тэр шүү дээ ерөөсөө. On a break. Миний л ойрын найзууд донд бас яг тэгжсэн хүмүүс бол байгаа. Одоо салаал салцаан өгшөө тэргэлтэй тэгснээ Одоо яг дараа нь салцсан. нэг парын дээр хамтдаа таарлаж маралдаад өө сайн уу энэ гэж юм. Сонин те. За тэгээ би үзээ хайчдаг баг. Тэгээ окей угаасаа Саажлуудын нийлж тэр хоёрын хооронд юу тийм бас нэг юм юу байд юм шиг хамаа. Жоохоо ингээд хэрэлдэж мэрэлдээл те. Одоо ууж муухаараа яадаг чинь ингээл янз бүрийн айш гаргаал. Тэгэл яг хуу за салыг боли те хоёлоорс бүтэхгүй юм байна. Хаяа те. Гэ тэгэнгүүтээ тэгээ жоохон ингэж талд ганцаархнаа ч юм уу явж мовжсэнаа. Тэгээ за буцаад яасан дээр юм байна ч гэдэг юм те. Буцаал нөгөө өөрөөгөө ингээ очиждаг. Ингээд тэр нь бас жоохон ядаргаатай санагддаг л та эргэн тойрны хүмүүст нь ч юм уу те. Яг ингээд салахтаа юу хэлж ийла те. За одоо ингээд зогсон те. Би ерөөсөө одоо шинэ хүн болсон масан. Тэгээд буцаад нөгөөтгөнтэйгээ харин тиймээ гэсэн явж байхаараас жоохон сонир. Яг тухайд амар ууртай хэлдэг те. Тэг яг нэг юм тамхинаас гарах гал чадахгүй байгаа хүн шиг санагддаг шүү дээ. Тэгээд буцаад тамхи татаал ингээл тийм токсик тийм хортой ийм харилцаа. Ялангуяа тийм харилцаа бол бүр хэцүү яг. Салж байгаа тэр нэг шалтгаан байж л байгаа шүү дээ. Тий. Ингэж л бодож байна. Яг салж байгаа нэг тийм 5 6 шалтгаан, салахгүй байгаад байх нэг 4 5 шалтгаан ч юм уу байгаад идэг. Тэгээ арай салж байгаа нэг байгаад байгаа ч юм уу те. Тэгээ салцсан хойно нөгөө нэг шалтгаанууд нь бүдгрээд ирэнгүүт буцаад нийлэх гээд нийлэнгүүт ийм болохоор салцсан шүү. Тэгээ буцаад нэг тийм яваад идэг юм шиг. Тэгээ бас яг нөгөө энийг шил гэдэг асуудал яригддаг юм л да. Энэ дэр нөгөө хүүхэд байхад нь нөгөө эцэг ихэн те ээж аав нь эмээ өвөө нь хэр их халамж өгснөөс хамаарат одоо хангалттай хайр халамж авч чадаагүй хүн бол ингээд том болоод тэнэс чамаагүй хайр халамж анхаарал хүсээд ингээд гүгээд идэг байхгүй. Тийм хүн бол нөгөө хүнээс салж чаддаггүй тэгэл салцсан байсан ч гэсэн өөр хүн л орж ирэхгүй бол тэгээд нөгөө хүний хараас буцаал гүгээд ирээд ирдэг. Одоо ингээл яг салжаал дээ тэнгүүдээ ганцаараа байж чадахгүй. Ганцаараа байж чадахгүй болонгуудаа ингээл буцаад юу нээлээ те өөр юм надаа бас олдохгүй байна. Тэрнтэйг л буцаад нийлж ийг бол буцаад нийлчихдэг. Тэгээл ингээл яг хиний бадрлын яг хэлснээр нөгөө энэгшн юу гэдэг. Би герман нэршлэл яг мэдчихээн л да энэ бас нөгөө тийм юу гэдэг байхгүй юу? Attachment те. Bindungs theory гэдэг нөгөө тийм одоо хоорондоо юм харилцаа холбоотой тийм юм одоо тэрнээс яг үүсээд ганцаараа байд сураагүй ч юм уу ингээл баян хүнтэй байх хэрэгтэй юм шиг тэрнээсээ болоод бас ингээд on off болоод идэг гэж магадгүй бах. Тэг ер нь ийм харилцаатай байл хийж бүтэхгүй хаа. Зүгээр ийм ингээл 2 3 удаа нийлээ салж авал зүгээр өөрийгөө шийдээ сал тий. Тэгэл хэлий. Би яг уусаа ганцаараа байд сурна гэдэг чинь бас нэг том чадвар юм шиг байна тий нэг юм. Ямар гоё. Яг ганцаараа би одоо жишээ саяхнаас ганцаараа байд сурч байгаа гэж өөрөө ойлгоод байхгүй. Би нэг хүнтэй 14 жил хамт байсан байхгүй. Тэгээд амьдралынхаа ингээд ихэнх хугацаа ингээд хин нэгэнтэй өнгөрөөцсөн. Тэгэнгүүт чинь ингээд сүүлд нь ингээд яг ганцаараа байх гэнгүүт юм яг нэг гинт ингээд амар ойр ганцаараа үлдсэн санагдаж манагдал. Тэгэнгүүтээ тэр хооронд ингээд нөгөө нэг үүсэж байгаа харилцаа нэг юм цаг зуурын заяа. Бүр нэг юм шал хэрэггүй үнтэй оролцсон ч юм уу тийм тохиолдол хүртэл байгаа даахгүй. Тэгэнгүүт одоо сүүлд нь ингээд бодонгууд зүгээр л ганцаараа сурахгүй тий. Зүгээр л ганцаараа байх чинь бас гоё юм биш тий гэсэн үнцгээ одоо бол ингээд амар хараад ингээд одоо өөр нэг яг тэгэж хүнийг хайгаад байдаг баг. Ингээд нэг хүнээс одоо миний хувьд гэхэд яг нэг найз л уусаа салчаад нэг эхний 2 3 сар ингээл те хажууд ингээл ор ингээл нэг хоосоо оргиод ч юм уу ингээл нөгөө гэртээ ирэхэд ингээл гэр харахгүй оргиод ч юм ингээл нэг тиймэрхүү юмнаас эсвэл нөгөө дасцсан байсан аа яг яагаад гэдэм шиг өгүүлээ тэнгүүдээ за ер нь л одоо ингээ өөр хүнтэй яг уулзъя гэ нөгөөдгөө хайгаад буцаад хайгаад байдаг. Тэнгүүд яг тэр чинь болохгүй шүү дээ. Тэнгүүдээ буцаад за хоёлоо буцаад нэлчихв гэж тэгээ яг асуудаг. Харин ч олдохгүй болохоор нь эсвэл бас ганцаараа байж чадахгүй болохоор ч юм уу. Тэр нь илүү өөрт нь тийм комфорт өгдөг байх л та тий. Яг нөгөө нэг мэдрэмжээ буцаагаад авахгүй танилтай. Тий. Тэгэхээр яг нөгөө бас яг тэр эвгүй мэдрэмжээ давж туулаад яах хэрэгтэй л байх л та. Ойлгох үедээ ойлаал ч юм уу тий. Найзуудтайгаа уулзах үедээ. Ер нь бол бас найз нөхөдтэйгээс ярьж явах хэрэгтэй юм шиг санагддаг яг тэр үед. Тэгээ мэдээж одоо хэцүү л байгаа штэ салалт гэдэг чинь одоо ямар олиг байх вэ тий. Тэгээд яг сэтгэл зүйн хувьд бол жинхэнэ уналт байхгүй тий тэр бол шүү дээ. Тийм айгүй хэцүү тэгээд би нэг аим юу ч биш л дээ нэг тийм эксперт биш. Гэхдээ яг ингээд бас ингээд харин харж байхад бол үнэхээр хэцүү юу дотор нь юу болж байгааг бол гаднаас нь харахад л тийм хэцүү байгаа байхгүй тий.
яг наанаа ингээл инээж минэгээл яаж байгаа ч гэсэн яг одоо цаана ганцаараа ингээд төвчж явах та ч юм уу гэртээ чимээгүй байж ах тийм үү яг тэрийн бодлууд нь өөрийг ингээл идээл те. Тийм тэгэхээр тэр үед бол хүн бас жоохон юунууд сэтгэл зүйн тийм гэр бүл найз нөхөд те тэгвэл өөрийнхөө дуртай сонирхсон хийх зүйл тиймэрхүү юмнууд руу яаж бас эргээд өөрөө бие дааж сурах тэр буцаад өөртөө одоо өөрийгөө хайрлаж те би бас одоо ийм газ жаргалтай байх хэрэгтэй штэ гэдэг тэр юугаа бас бодож нэг тийм яах хэвээр тэрний дараа бол хүн илүү юу болох вэ та бас юм сэтгэл зүйн хувьд илүү доктортой те би даасан тий өөрийгөө ойлгоод юм үздсэн те тийм болох байх яг яаж байгаа ийшээ орсон айгу гоё зүйл ярьлаа шүү дээ тий салалт бол яаж ч удсан тэгэл хэцүү би яг 19 настайдаа нэг охинтой үргэлдэг байсан юм 18 19-тэй тэгээд өтөр чин зүгээр хагас жил үргэсэн байхгүй. Гэхдээ анх удаагаа л би тийм амар одоо яг одоо хүнд бол хайртай болж үдсэн байхгүй. Тийм тэгээд тэр чин анхны тийм serious тийм харилцаа байсан. Тэгээд манай хүн гадагшаа явахаар болоод сургууль сурах гад. Тэгээд за 5 жилээр сургууль сурнаа. Тэгээд яг хоёулаа би эндээ хайртай юм чин тэгээд 5 жил юухан байсан юм байсан те. Хаста баг яагаал бөө юм болоод тэгээд гэсэн чинь манай хөө тийшээ явангуудаа сарын дараа шууд чинь найз залуутай болцсон бид тэнчэнэ. Тийм тэгээ тэр би тэгэл яг ингээл жоохон охин шиг уйлал те дэр мэр ингээл нойтоо өвдөө шүвшүрт ингээл тий тэр мэр чинь бол яг болдсон байлээ тэгээд би чинь бүр нөгөө гадаадах утас руу танихгүй утаснаас залгаж малгаснаа өөлж өөлөө алей зөндөө олж ирсэн тэгээд гэхдээ яг тэрний дараа ингээд яг тэр чинь яг ингээд юу байгаа байхгүй нөгөө хатууч одоо хүн ингээд тамхинаас гарах гад ч юм уу архинаас гарах гад ч юм уу ингээд нөгөө юм нэхэд идэг штэ тий тэрэн шиг ингээд яг буцаад одоо чөлөөтэй болохын тулд бас нэг бараг жил 2 жилийн хугацаа бараг орсон шүү тэгэл жоохон байж байгаа л нөгөөтгөө бодоол ингээд сайд болол юу гэдэг чинь тий ингээд зураг мургийг хараад яж хахт манай дүү тэр охины төвхөртөг тэр нэг Victoria's Secret very sexy гэдэг үнэртэй усыг авцсан. Тэрийг үнэрлсэн чинь шууд бүр ингэ сэргээл. Нөгөө навшин рүүгээ очиж мочоод. Нэрэр чи хамгийн их сэргдэг гэж байна. Тийм. Тэгээ тэрнээс гарах гэж бараг 2 3 жил болсон шүү дээ. Нөгөө дурсамж үлдээснээр яг тэгдэг бахтай ингээд айгуу гоё дурсамжуудыг үлдээсэн муухай зүйлүүд байгаа ч гэсэн нөгөө гоё юм ингээд санаад байдаг. Гэтэ нөгөө салсныхаа дараа л ингээд бас муухай юм бодно шүү дээ. Тийм мөн авшиж нэсгээл тэгээл тий. Тэгж мгээл тэгж бодож байгаа л нэг өөрийгөө улам ингээд нөгөө холдуулах гэх тэр залуугаас тэгвэл албаар юм боддог ч юм уу. Одоо ингээд бодсон чинь нэг тийм шаналж байсан үе маань айгу гоё байсан байхгүй ингээд юм сайко. Үгүй тийм чинь ингээд амар гоё байхгүй ингээд би өөрийгөө нэгт амар гоё хүн гэдгийг мэдрээд тий ингээд би энэ амар гоё ингээд шаналж байсан ч юм уу ингээд них гоё ясан. Тэр үед бол зүгээр новштэй амьдрал ингээл уйлж мөлал тэгээ юу эсэг хийхт шүн мөн залгаж малгаал. Тэгж мэгээл одоо яг тэр үедээ эмэгтэй хүмүүс буцаад нөгөө секс руу орё л да. Тэнгүүд тэр үедээ эрэгтэй хүмүүс айгу буруу алдаатай юм хийдэг баг. Одоо өөр залуутай унтах ч юм уу тий. Тэгж нэг өөрийгөө тайвшруулах гад ч юм уу эсвэл яах гад тий өөр хайр хайх гад ч юм уу эрэгтэйчүүд ч гэсэн. Эртүүд яг тийм юм баг хүлээгээ байж дим шүү. Өө энэ яга сүүлийн сонь юм постлоод байна. Энэ нэг салцсан юм шүү. Болсон баг. Салцсан юм шиг байна. Би нэг бичээд үзье. Яасан юм бэ? Тэгэж харсан юм. Ойр тэгэл найстайгаа жоохон ярилцах юм уу? За би яваад чи. Гараад ирчих. Заадал чи ингэж боддог байх нь шүү. Найз нь үргэлж чиний дэргэж шүү. Интэй найз чинь байна. 90 найз гэж байдгийн. Тэгээд нэг үйдсэн чи тэр найз нь бид нэг юм амтсан байна. Одоо ингээд салж нийлээд амар удаан хугацаанд ингээд 2 3 жил явцсан ингээд хосоод байгаа байхгүй юу? Тэгэж байж байгаа л нэг амар том салаал тэгснэ ингээд хоёр талд хүмүүстэй танилцж байгаа байхгүй юу? Тэг амар богинохон хугацаанд шууд суугаад хөвгтөө олж молцсон юмуд аяг ажилласан. Тийм. Тэр урт хугацаанд хоорондоо ингээд суугаагүй хавд хийж явж ирсэн салангуудаа хоёр талаас пүг гэд гэрүүл зөхөөгөө хоёлаа. Нөгөө нэг шарандаа юу? Одоо ингээд жишээлбэл баг тэгж харагдаад байгаа байхгүй яг дотор нь болж байгаагаа сайн мэдгүй. Мач. Би наадах дээр чинь ингээд өөр дээр. Манай нөгөө X гэсэн байхгүй. Гэхдээ бүр өмнөх X тэгсэн чинь надаас ер нь ингээ манай X салангуудаа хүндээс бодсон байхгүй. Тэгээ би бодохгүй энэ өөрөө яагаад ингэж байна гэж бодсон чинь би өөрөөдөө гаргалгаа хийж намайг ингээ тий
би яшгууд нэг муу өхнөөс салчлаа. Энэ айгуу дажгүй өхмөр энтэй л яг одоо сууя гэд. Яг ингээ мууг нь мэдээс ингэнгүүтээ нэг гайгүй өхөн тарангууд яг энэ л яг миний юу байсан бэ? Энэ бүр заяагаас илүү одоо халамжтай юм байна ч юм уу. Тгийг суучдаг байх гэж би бодсон. Тэгээд би айгуу гой бэлдэж өгөө тий. Муухай ааш маашаа харуулад эмхтэй өний хамаг байлаар юм үзүүлээ. Тэгээ ер нь замын заагаад өгдөг байх. Тэгтээ одоо ингээд одоо энэ өндөрлгөөс хэлэхэд тий олон on off бэцэнгтэй байсан хүний ер нь бол зүгээр нөгөө цагийн гарц гэж хэлмээр байна. Ингээ хийд ими 2-3 жил тэгж цагаа алдж яхаар чамаа хүлээж байгаа айгүй олон залуучууд тэнж байгаа чамаа хүлээж айгүй олон хүүхнүүд байгаа тий дараагийнхаа боломж тавьж өгөөд ер нь яг ингээл эцлээд болмоор байгаа хгүй тэгэхээр угаас болохгүй гэдгийг мэдсээр яаж ингээл 2-3 жил зурлах ямар хэрэгтэй юм бэ тийм үстэй ер нь одоо залуу хөөрхөн гоё одоо охтууд тий залуучууд тий яг нэг тийм нэр авчгаараа бас онцгүй байдаг штэ наа чин тэртэй байсан ч гэдэг юм уу те гаднаас нь харахад үнэхээр бүр ингээд гоё охин байдаг те тэгэхэд ингээд цаагаараа жоохон тэгцэн бахаар яг нөгөө жинхэнэ одоо хүлээжсэн те тэр хүн нь одоо за гэдэг тэр шалтгаанаас болоо болцдог ч юм уу тэгэхээр яг нэг тийм хоёрын хооронд нэг юм хоосон орон зай нөх гэсэн тийм юу ингэж хийхгүйгээр те зүгээр сайхан төвчээртэй яарад яах вэ гэдэг шиг. Тийм шүү нэрээ. Энэ дөр бол батадаа санал нийлж байна. Тойр болохоор айгүй либералны л болов гэж бодож ин л да. Гэтэл яг ер нь нэг тийм за эрэгтэй хүн эмэгтэй хүн тэгш эрэгтэй юм чинь заавал нөгөө өнгөрсөнтэй тэгээд ах ямар хэрэгтэй байдгийг гэж бодсон ч гэсэн яг нэг тийм олон хүнтэй унтцсан байх тусмаа л ер нь нэг тийм жоохон гонигтай ачиж. Тийм гэж юу аа шүү дээ. Комедих ингэж яхаар ч өөр бусны яаж ярих юм бэ? Тэгтээ одоо яг ингээд бодсон чинь бас яг тэгвэл нэг асуулт тавиа л да. Одоо ариун асуулт чи тэр залуу чинь чи нэг залуутай ингээм амар найзлсан чинь тэр чинь өмнө 50 ширхэх чаашаа 50 хүүхэдтэй ундсан байл яг уу. Заавчлаарай 50 хүүхэдтэй ингээ ундсан гэдгийг чи мэдүүл яах вэ? Аар кул юм шүү. Мэдгүй за би яг чи одоо надаас ингэж асуух юм бол би ингэж хариулах юм байна. Миний одоо нөгөө нэг надтай уулзахаас өмнөх процесстэй тэр чинь надтай байж байхдаа бас асуудал биш шүү дээ. Тэгээд өмнө би одоо тэгээд угаасаа эрт гараад ирэхэд яас идвэл тэр хүний хувьд. Тэгээд тийм байж чадаагүйгээс л хойш миний өмнө болсон асуудлуудыг бол би яаж чадгал юм байна. Надаас хойш бол болсон гэдэг чинь болов асуудал. Тийм ээ тийм. Тийм ер нь тэгээд нас би ер нь нэлээд яваад бас нас хойш яваад ирэхээр тэр мэдрэмж нь гайгүй болох л байх л та эргэжтэй ч үү. Тийм ер нь тэгээд эмэгтэйчүүд ямар байна одоо ингэж нөгөө эргэжтэй ялсан гэд одоо юу гэдэг ялсан ч гэсэн цаашаа юу гэдэг лээ одоо ингээд чи энэ ингээ 10 залуутай унтсан 20 залуутай унтсан юу гэдэг 30 залуутай унтсан ч юм уу тий ийм юм чинь бас эвгүй штэ би бас дараа нь ингээд орох ч юм уу тий юу гэдэг дараа нь ингээд суух ч юм уу тий орох уу ёо буруу үг сонгох гэж чи тэр чинь бас орно штэ за тэгээд нөгөө тэгэж юу яамаргүй тий тэр чин тэр эмэгтэй хүн тэр үедээ таалагдаад айгу гоё байгаад хүнтэй унтсан байж болно. Заавал тоондоо биш чанарандаа чухал гэдэг шиг ер нь бол тэгэж манай эрэгтэйчүүд тэгж чаддаг тий. Яг тий яг нөгөө талаас байгаа охтуудыг тий бас тий нөгөө талаас харахад одоо юу гэдгийг одоо яг тэр залуугийнх нь гэр бүл нь юу гэж харж байгаа нь тий аваад ирдэг тэгэнгүүт тэр гэж үгээ те. Тийм яг найзуудтай холбоотой байсан болцож исэн ч юм уу тийм юм байх бол амар эвгүй санагддаг. Тийм тэгэхээр яг бас октод маань аюу гэдгийг те тийм нэрийг битгий одоо ягаад ч тийм нэртэй бити болооч те. Яг хэрвээ болцсон бол одоо окей өөрийгөө хүлэн зөвшөөрөх. Тэр нэрийг авахгүйгээр ч юм уу цэвэрхэн хийх юм бол тэгвэл эрэгтэйчүүд тийм битгий нэр аваач тий. Ягаад эрэгтэйчүүд тэгвэл бид нар тийм нэр ихгүй байгаа. Эмэгтэйчүүд ингээ амар ингээ олон залуутай яасан гэдэг байгаа байхгүй юу? Байх л гэж бодож ийн нөгөө түрүүний яриадсэн нөгөө нэг одоо бид нар чинь соёлж жиж иргэн шигсэн хүмүүс шүү дээ. За энэний өмнөх нөгөө нэг зүүн байгаад байгаа шүү дээ эрэгтэй хүн олон хүнтэй явах. Тэгээ ингэдийн ингээ гендрийнхаа одоо онцлогоор ингээд эрэгтэй сексийн онцлогоор эрэгтэй хүн болохоор ингээд эмэгтэйгээ өөр эрэгчинтэй одоо унтчихвэ гэж амар байдаг гэж байгаа байхгүй. Эмэгтэй хүн болохоор өөр эмэгтэй хүнд хайртай болчихвэ гэж илүү хайдаг гэж байгаа. Тэнгүүд одоо эмэгтэй хүн ч болохоор нөгөө нэг л эрэгчний өрөөдмийг одоо тээгч чадвартай шүү дээ. Тийм учраас одоо нөгөө хамгаалдаг те өөрийг нь одоо хоол хүнсээр тэтгдэг тэр эрэгтэйгээ өөртөө байлгахыг хүсэж байдаг. Тийм учраас одоо илүү сэтгэлийг нь өөр дээр байлгахыг хүсдэг. Эрэгтэй нь болохоор ягаад өөр эрэгчнтэй унтахаас айдаг гэхээр одоо явцсан агуурын юм үү өөр эрэгчээрээ дүүрүүд мөн үлдээчихэд одоо тэр нь ирээдүйн дайсан болдог ч юм уу тий. Яг уу жаа энэ жоохон дээр үеийн жишээгээр л яриад байгаа ч гэсэн яг энэ нь бол хүний цаана үлдсэн тийм
одоо эртний зүүн юм шүү дээ. Тэгэл манайхан айгуу тийм хүмүүсийн орон жилийн асуудал бүр ингээд нийтээр амар хамарч яринтэй ингээд нэг юм тэр бүр үндэсний хэмжээний асуудал юм шиг тэрнтэй яасан гэсэн шүү дээ. Тэр хоёр тэгсэн гэж л шүү дээ. Яг үнэхээр яг амьдралд чи хэрэгтэй юу? Үнэхээр тэр үнэхээр чухал нөлөө үзүүлээд чиний амьдралд нөлөөлөд байгаа юу гэдэгт бас хариулт өгөх хэрэгтэй. Тий. Тэгээ нөгөө октод ч туршлагажаагүй болохоор нэм хөлдөө байдаг шүү гаа. Юм шиг байгаа. Одоо ингээд те бас юм тавьж үзээгүй ч шиг те. Хөлдөө охинтой очсон түүхээс үзсэн юм уу? Би биш. Яг өөрийнхөө туршлага дээр яг ярьчлаа та өөрөө. Хүмүүсийн амьдрал донд ингээ харж ах хүмүүс ярьж ах хүмүүс ингээ бухаад идэм аа хотлаа ингээ. Манай найз гэж юм шиг. Тэгээд нөгөө нэг чи өөрөө сайн ажиллах хэрэгтэй л те. Инвитейшн бол тэгээд ингээ зүгээр л туршлагачлах хэрэгтэй л те. Энд чинь нэг бас нэг айгуу чухал хэсэг үз. Тийм. Наа чи ер нь бас нэрээ айгуу зөв. Яг тэр олон одоо эрэгтэй үнтэй унтах гэхээс илүү яг одоо тэр хоёр эрэгтэй дээрээ ч юм уу өөрөө яг тэр сексээс айгуу тийм чөлөөтэй бие тавиад таашаал авч сурчвал бас тэгж олон эрэгтэй яг хүнтэй явж иж заавал хорон тайлагдана. Одоо хорон тайлагдах гэж яриад байгаа шүү дээ. Тэр бол хизээч арилахгүй юм л та. Тэг шаардлага болоо гэж бодож. Өөрийнхөө яг сайн одоо сурчих юм бол тэ. Секси амьдралыг өөрөө авч явах ер нь зөв баха. Тэгэхгүй болохоор хүнд ингээ даатгаад нэг алдаг залууд намайг аална гээл. Би өнө хөдлөх шаардлага байна уу те? Наваг зүгээр тавиулах хэрэгтэй юм шиг. Өөрөө хөлсөө гойжуулах юм уу? Яах юм итгэхгүй тийм. Ер нь хөлсөө гойжуулж тий. Яринаас нь ер нь. Би одоо ч хөлсөө ачмаар байна гэж. Чи яагаад Чамд юу тохиолдоо вэ? Би одоо 28 настай байхгүй. би тий. Жоох норол байна л та. Тийм. Тэгтээ бас ганц нэг юм үзсэн. Нөө за. Санал лээ. Боловсрох хэрэгтэй нийтээр. Тэгэх юм бол ингээд бас бүх юм өөрчлөгдөх баха. Эцэг харилцаа шүү дээ тий. Миний бас нэг итгэдэг юм болго хүний бодол бол ерөөсөө ертөнцийг өөрчилж яадаг тий. Яг одоо бидний тэр нөгөө ялгарч байгаа юм чинь. Тий, ягаан шилээ зүүж ийн гэж штэ тий. Тэр хүний бодол нь тийм одоо ягаан цэцэг шиг байсан болохоор л тэр реалититэй бодиттой амьдрал нь тэгж гой харагдаж байгаа. Гой сайхныг харж байгаа тий. Тэрэн шиг одоо юу гэдгийг тэр нэг сингл байсан бол гэдэг бодолтой ингээл хүч өгөөл тэрийг улам амьлуулаад ах юм бол тэр чинь яг амьдрал дээр бий болчих юм билүү. Тэгэхээр би бол бүр аль болох олон хүүхдтэй байгаагаар өөрийгөө боддог тий. За ингээ хүүхдүүдээ яагаад гоё ингээд гоё сайн хүн болгондоо сайн хүмүүжүүлэндээ сая бас охиноо хувийн одоо юм ер нь Монголд ч бас одоо боловсрал бас хэцүү асуудал шүү дээ тий. Тэгээд бас яг юм гайгүй чанартай юм сургуульд өгсөн. Тэгээ тэр нь болохоор миний одоо комедигоор олсон мөнгөөрөө би ингээд цэвэр ингээ охиноо яг боловсрал олгохоор ингээд яг хөрөнгө оруулалт хийж байгаа байхгүй. Тэгэхээр надад бол үнэхээр бүр өөртөө би айгуу тийм бахархалтай мэдрэмж төрж байгаа. Анх одоо ингээд нэг бодволт эхэлжсэн те. Тэгэхэд манай найз охин ингээд дөнгөж 2 сартай жирэмсэн байсан гэл. Тэгээ одоо энэ journey те энэ аялал ингээд явсаар байгаа энэ хүүхдээ би ингээд гоё чанартай боловсрал олгохгүй яаж байна. Тэрүүгээр комедигоор олоо те. Тэгэхээр энэ бол яг буцаад ингээд надад айгуу тийм би нэг зөв юм хийсэн юм байна. Би зөв явж байгаа юм биш үү гэдэг тийм итгэл төрүүлээд байгаа. Тэгээ одоо манай ихнэр ч дахиад жирэмсэн байгаа л. Оо ясан гоё. Баяр. Тийм үү. Та хоёр мэдээг юм уу? Түр шүү дээ. Ангараг мэдэж байгаа. Damn. Тий. Тэгээд тий энэ жил дахиад нэг хүүхэдтэй болно. За баяр хүргэе. Тий би чи олон хүүхэдтэй болох тийм family man төрлийн хүн л дээ. Тий. Шүн орой морой шоуддаг шүү дээ. Одоо манайхан ч мэдж байгаа л да. Би тоглолтоо дараал гэртээ арчдаг угаасаа. Нэг өдрийг маань амар гоё болгочлаа тий ингээд айгүй гоё сэтгэлээ ингээд одоо яг хайрынхаа түүхийг ч юм уу ингээд хуваалцж байгаа айгүй баяртай. Тэгээд мэдгүй надад л амар гоё болоод явчлаа нэг юм гараагүй гэмэрч юм шиг очиад зүгээр ажиллаад чигнүүлч мэрч юм шиг нэг юм амар гоё өдрийг маань айгүй гоё явуулчлаа айгүй гоё тий. Чиний одоо итгэл найдвар сэргэж байгаа хөө тийм ирчүүд байх. Харин тийм ээ тий. Гэтэ би бол амар романтик хүн биш. Тэ яг ингээд тэр тал дээр жоохон мяач юм уу одоо юу гэдэг яг дандаа гоё ингээл бэлэг яагаал нэг тийм амар гоё үйт нь ингээл нэг игцгийг олоод нэг тийм романтик баги биш юм шиг байгаа маа жоохон мэдрэмжгүй ч юм уу жоохон ажлын маягийн тэгэл ажиллаа хийгээл гэхдээ яг нэг тийм суур юмнууд дээр бол яг ингээд яг зогсоод ингээд тэр суураа сайн хадгалахыг хичээдэг. Тэгээ мэдээж үе бас ингээд нэг гой юмнууд амттай юм аваад очдөг ч юм уу тиймэрхүү байхыг хичээдэг. Тэгэл Батаг яг нэг ингэж яаж исэн юм байна. Чамаг хамгийн анх нөө Stay Lounge яаж хахаас хамгийн анх үзчихсэн. Үзчихсэн. Вау. Яар гоё. Тэнд тэгээд нэг ширээнд сууж исэн октод хоорондоо ярьжсэн байхгүй. Яг тухайн нөө ширээ байхгүй бидэд ингээ нөө танихгүй хүмүүстэй хамт сууцгаасан байсан. Тий. Тэгээд
нэг хүүхнийг бүр тэгэлсэн байхгүй. Энэ Бата гэж залуу би угаасаа яг юу аа. Тэгээд тэгэж ярьснаа шууд нөгөө нэг ингээд тоглолт мод дуусаад ингээд та нар ингээд гараа явж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө хүн цаа та нар байж байгаа би ингээд ячаад ирээ. Очоо те би бол дугаар нь угаасаа авчна гэж гараа явсан байхгүй. Тэр тийм гоё хүн заа угаасаа. Тэгэл Oh my god. би нэг найз охин дагаа суужсэн тэгэл окей за хараа гэж үлцээх. Тэгсэн чинь бэжснаа амир ингээл орж ирж байгаа байхгүй. Тэгэл бид нар ингээл амир юу байгаа шнэ. Зайсан. Өгөхгүй ээ нөө гэсэн чи би бүр ингээл Бата ч дөө Бата бас биш юм бэ? Гэж бодчихсон. Oh my god. Тэр үед бол би бас амир хүндлэх сэтгэл төрж исэн. Тэгээ сүүлд нь одоо яг бас нэг өөр өнцгөр харж байна. Үнэхээр эн чинь бас амир тэ гэрийн эзэн аав хүн юм биш үү гэсэн зүгээр харчих. Амар гоё мессеж өгсөнд ингээ баярлалаа тий. Айгүй олон хүмүүст ингээ ихтгэл найдвар яг надад өгсөн шиг ихтгэл найдвар айгүй гоё өгчлөө. Намайг бас хэтэрхий бас тэгэж бити ягаарэ. Одоо супер хүн шиг бас бити бодоорой. Гүүгүү. Тийм. Нөгөө яг хоёр дандаа ингээл нэг хайрандаа умбаал ингээл байдгүй хэрэлдэх үедээ муухай ааш гаргана, тэнийг зан гаргахтаа гаргана. Тэгэл тийм л байдаг. тийм байж амттай болох. Энэ бол бас тийм байдаг л харилцаа шүү дээ. Гэр бүл доторчоо. Та нар энийг юу гэж бодчих? Би нэг фэйсбүүкээр бичлэг үзчихсэн чинь та нар харсан ч магадгүй. Нэг юм дөрвөлжин сав байгаа байхгүй. Дотор нь ингээд нөгөө цаасан дээр бичсэн эрхийн бичгүүд байгаа байхгүй юу? Янз янзын. Эхнэр нөгөө нөхөртөө бэлгэлж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь ингээд яг нөхөр нь ингээд баярлж баярлаад тэгсэн дотроос нь ингээд нэг юм цаас гараад ирсэн чинь ингээд ийм байгаа байхгүй юу? 3 удаагийн пизэн тонох ирэх шиг тий. За тэр ч яг хамаагүй. Энэ дээр амар залуу баярлж инээж минийгээд үсэж мэсрээд байгаа баг. Тэгээ тэр дунд нэг юм байсан байхгүй. Бас нэг 3 удаа билүү тий 3 удаа нэг гадуур араасаа залгуулахгүй гарах ирэх. Гэж чухшаа тий тиймэрхүү. Тэд нар та нэг юу гэж бодож байна? Юу штэ. Эхнэр нөхөртөө нэг тим юм бэлгэж байгаа байхгүй. Одоо юу гэдэг ирхмэр хөвгдөж чинь болол өстой sorry. Юу бараа эд таваар уу тэр одоо хин хиний өмч үү тийм үстэй. Улсын юу тий гайлын нөгөө нэг виз авах гэдэг асуудал чинь бас айгүй тийм юу те. Яагаад? Манай. Одоо манай найзын эхнэр бас тэгдэг байхгүй ингээд 2 сард нэг удаа ч юм уу сард заримдаа яндатаа бол нэг удаа ч юм уу ингээд араас нь залгуулахгүй гарах нэг юм одоо виз гэж ярьд юм да манайхан те. Та найз чинь шоронд үйдэг. Тэгээ яг хоо тэгээд тэрийг аваа гарч ирдэг. Тэгээд амар баярлалаа. Эсвэл тэ виз мэдтэй гарахаараа илүү гоё байд юм уу? Хаста виз авцсан гэх. Мэдхгүй одоо тэр виз чи ер нь айгу хэцүү юм шүү. Гарч мардгүй юм шүү ер нь. Тэрэн дээр чи яг итгэлцэл дутаад байгаа юм шиг бол миний бодол юунаас харж байна. Хэрвээ би тэр залуудаа юм уу хүүхэндээ ч юм уу амар итгэдэг бол би тэгж араас нь залгаж нөгөө хүнийг амар гоё явах чагаа гоё тэр оройг нь бүр новшолгож яах хэрэгтэй юм. Тэгэл гарсан ч биш гараагүй ч тэрнээ зүгээр гарахгүй гэртээ дараа авчижсэн баг дээр бах. Гэвчээс залгаа. Би хамгийн ихдээ 148 мист кол авчихсан гэ одоо бурхан минь ёох. Тэр бол өвчөн нэрээ. Бүр ингэж уцаа харангууд ингэж бүр ингэ таслаа залгаад бүрсшүүлдэг. Ёо. Гэтэ тийм эрхийн бичиг яг түрүүний нөгөө хинээ ангаргийн ярьдаг дээр эрхийн бичиг бол би яг бэлгэлжсэн. Гэтэ нөгөө энэ чинь нөгөө advance calendar гэж байдаг шүү дээ. Christmas-ээр ингээд нөгөө өдөр-өдөрт нэгийг ингээд онгойлгодог. А тэрэн дээр ингээд нөгөө айгу гоё бэлэг болох гэж үгтэй. Нэг удаа чи надаас ингээд хөлийн массаж авах юм ч юм уу тий. Нэг тиймэрхүү юм байснаас шиг ингээд писент тоглох хэрэг ч юм уу тий. Тэгээд наа чин бол одоо ирэх гэхээс илүү те нэмээд юм жаргалаа. Нөгөө гүч хаан чинь юу юм бэ? Бэлэг ядаар тийм ваучер ингээд өгчээсэн ч юм уу. Нэг тиймэрхүү байгаасаа ядаж тийм гоё бэлэг өгөөсө тэрний оронд нэг юм песент тоглох эрхийн хордог ч юм уу. Тэр залуун ч гэсэн өөрөө тэрэнд баярлж л байдаг. Ухамсартай л байл та. Үгүй юу? Надад л манай ихнэр ирэх өгөх юм бол би л юу шаагаад байгаа юм. Нүрэндээ би уус тоглон за. Үгүй харин тийм харилцааг үүсгэж байгаа байхгүй тий улам зөрүүдлэхтэй би ирэх авдаг хийн чи ирэх өгдөг хийн яг юм. Тийм тиймэрхүү юм баг болох гэдэг. Тэглээс нэг одоо юу гэдэг манай хүн ингээл намайг жоохон оройтол сууж монгот ингээл чи юу мо 100 хэдэн кол мал яадаг тийм. Би юу хийж байгаа тайлбарлал хэлдэг те би ажил дээр ингээд сууж чинь гэдэг юм би энд манай найз ирсэн ингээд жоохон юу бэлэгтэй ирсэн ингээд уугаас сууж гэдэг ч юм уу те нэг тэрийгээ зүгээр л хэлцдэг шүү дээ. Тийм. Зарим нь гэхдээ нэг юу яадаг те одоо ингээд шууд яадаг яг хаана байгаагаа яг харуул гэдэг нөө видео кол гэдэг ингээд хаж мараад. Тэр бол хар. Тийм мим юм бол бас амар асуудалтай л санагдаж байна надад бол. Тэг хүн яг өөрсгөө төсөөлдөг байхгүй да найзуудаа. Хүн яг өөрөө яг яадгүй яг тэр шиг хүнийг байна гэж төсөөлж чинь тийм л харагд юм шиг санагдав. Аха. Тийм харилцаа бол бас үнэхээр анханасаа л тийм байвал уушлаараа тий. Бас амар хэцүү шүү дээ тэр ч одоо
ямар хүнтэй уулзж байгаа видео колл хийж харна маа. Өөртөө итгэлгүй юм шүү. Элементарны. Би бол тэрийг өөртөө итгэлгүй. Тийм шүү дээ тийм байгаа. Надаас өөр хүнтэй явчихгүй дээ. Ингээ өөр хүнтэй тааралцчихгүй дээ ч юм уу. Нэг тиймэрхүү. Би бол явал над чихийн чи бол хийжэж болохгүй. Би дэлхийд байлаа. Нэг тиймэрхүү байр суурнаас хандуулаас арай ондоо бах тий. Тэгэхгүй ингээл очир зүгөө салгаал хаанагаа хинтээ харуул маруул ч юм уу. Тэр бол нэрээ зүгээр өвчин гэж хэлье. Нэрээ өвчин бол. Имгэг. За имгэг. За айгуу гой засч өгч баярлаа. Хүмүүсээс бие биенийхээ нөө хит мэдэмхэрч байгаа санаж байна. Гэхдээ өвчин гэж хэлэхээр болохгүй л. Хосоод бас бие биенийхээ утсыг үзээд шүү дээ. Тэр чин бүр. Дотор нь юу байгааг нь. Орон залихгүй л аим л да. Тий, яг тех тусам тийм хувийн орон зайр нь орох тусам угаасаа яг нэг юм хүн чи яадаг шүү дээ. Юм анууж хэлдэг те нэг юм өөрөө биш байх. Цаана ямар нэг юм одоо юм хамгаалал те. Энэ намайг ингэж. Тий, одоо залуучууд сонсч байвал одоо тэр бол бас арай л бас байж болохгүй юм санагддаг гоо надад. Утас моцсон дээрх бүх юмыг үзээл ингээл Facebook юм ба чатуудын бүгдийг шалгаж малгаад байгаа. Найз охин ч юм уу найз залуу молоо бол яа бас. Тэгээд үнэхээр тэрийг мэдээд тэр чинхүү үнэн гашуун үннийг мэдээд тэрэндээ өөрөө би тэрийг одоо юу гэдэг тэрэндээ тогтч чаднаа ч юм уу те энэ би асуудлыг хэрвээ байх юм тийм асуудал хэрвээ байх юм бол би тэрийг давж чаднаа гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаад үзэж байгаа бол окей. Тэрийг давж чадахгүй за үнэхээр хайгаад тэр чинь одоо найзлууд чинь бас нэг өөр хүүхэнтэй бичдэг ч юм уу те өөр ямар нэгэн асуудал үүссэн байгааг чи олж мэдээд тэгээд явах гээд байгаа. Тийш дэрнэ өстой гой point. Тэгээ сална шүү дээ. Тэгээ угаасаа л яг хэрвээ найз залуучин одоо өөр хүнтэй араар тавьж байгааг мэдээд тэгээ чи тэгээд тэн дээр ямар нэг юм хийгээд тэрийг болиулах эсвэл салж чадах тийм юм хийж чадахгүй л бол угаасаа тэрийг мэдэх гээд хэрэггүй. Шал тийм өөрийгөө зовоогоол таарна ямар ч хүч чадалгүй. Тийм. Тэгэл нөгөө юу залуу нь улам нуудаг болоод нөгөө юу шиг л болчих жоохгүй нэг юу л хар тамхитай тэмцэгтэй аймаа ингээл тий. Тэр чинь улам андерграунд болгоод болох тусам тий. Улам ингээл нэг юм хардад сэрдэх айх нэг юм тийм сонирн байдал тийм муухай байдал үүсгээ тий. За. Хэцүү. Тий. Окей. Анх одоо секс микс ярина гэл тэгэхээр яана гэж бодчихсон. Тэгтээ айгүй тийм гоё бүгд яг би биенийхээ өнцгийг хүндлээд бүгд өөр өнцгөөс ярьлаа. Тэгээд хинч төлөлийн үнийг ярихгүй шүү дээ. Өөрөөсөө л өнцгийг ярьсан. Тэгээ нэг нийгмийг түлжүүлж байгаа залуучууд маань энэ талаар нээлттэй ярилцаж энэ бол хүнээс гажуу зүйл биш шүү гэдгийг хүмүүст таниулах хэрэгтэй л гэж бодож байна. Окей. Бүгдээ баярлаа. Би биэндээ баярлаа дуусах уу. Окей. Та гуравтаа ахин дахин баярлаа гэж хэлье. Тэгээ манай сонсогчдод би тав ярьсан ярианаас хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хаяа тий ингээд авах гээхийн ухаанаар хандаарай. Тэгээд энэ бол зүгээр бидний үзэл бодол тэрнээс шхийн нэг нь тулгахж байгаа яг санал бодол биш шүү. Мэргэжлийн өмсгөл биш шүү хэлмээрээ тий. Ер нь 5 гар суугаал тий тавуулаа ингээл өөр өөрийнхээ талаас мушигдлаа. 5 гар сууж мушигдлаа. За хин төлөөсөө. Хин мөнгө хайсан. За одоо гис болтой яа. Окей. За баярлаа. За баяртай. За баярлаа. Баярлалаа. Сонсогчдаа баяртай.